бүгдэнд нь орой мэндэ. За өнөөдрийнхөө хичээлийг ингэж эхлэе. Орхон ном хийгээд чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл бие итэг юм уу? Өглөг төргүүтэй үлдсэн буйнаараа би амьтны досод бурхан бүтгэлтугай. Орхон ном хийгээд чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл бие итэг юм уу? Өглөг төргүүтэй үлдсэн буйнаараа би амьтны досод бурхан бүтгэлтугай. Орхон ном хийгээд чуулганы дайдад бодийн хотгийг хүртэл бие итэг юм уу? Өглөг төргүүтэй үлдсэн буйнаараа би амьтны досод бурхан бүтгэлтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтхан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтхан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон хийгээд амгалан лугаа хязээд үлгацах болтугай. Хамаг амтан хол ор барин шунах хурал хоёроос гарсан сэтгэл тэгш орчих болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтхан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтхан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон хийгээд амгалан лугаа хязээд үлгацах болтугай. Хамаг амтан хол орд барин шунах хурал хоёроос гарсан сэтгэл тэгш орчих болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтхан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтхан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон хийгээд амгалан лугаа хязээд үлгацах болтугай. Хамаг амтан хол орд барин шунах хурал хоёроос гарсан сэтгэл тэгш орчих болтугай. За тэгээд өнөөдрийн бодмөрийн зэргийн хичээл маань өнөөдрийн бодмөрийн зэргийн хичээл маань санаад орох буцахыг үйлдэх ёс гэж тийм ээ. За нэг гэсэндээ өмнө нь бол одоо үүлийн ерөнхий агуулгыг үзүүлсэн тийм ээ. Тэгээд одоо үүлийг дотор нь надад задлж тусын. Нэгсэндээ одоо буян нүглийн үүлийн өөрийнх нь одоо ялгааг тийм ээ. За тэгээ буян нүглийн үүлийн ялгааг ерөнхийдөө одоо ярих тань бол 10 20 нүгэл дээр 10 цагаан буян дээр одоо голлож одоо ярьсан тийм ээ. Яагаад тэгэхээр ерөнхийдөө бол буян нүглийн үлийг тус нь ялгаж ярих юм бол ер нь бол одоо хэмжээшгүй гэсэн тийм ээ. Одоо ялгаж тус нь ярина гэдэг бол одоо асар хэмжээшгүй их болдог. Тийм учраас ерөнхийд нь тоймлоод урайх юм бол 10 20 нүгэл дотор одоо нүгэл хэлэнцэн үлүүд ерөнхий тоймороо орчдог. За 10 цагаан буян дотор бол одоо буяны үлүүд ерөнхий тоймороо орчдог гэж. Тэгэхээр одоо 10 20 нүгэл 10 цагаан буяныг одоо ерөнхийлөн ингээд одоо задлж дотор нь ярьсан байгаа тийм ээ, альцсан байна. За тэгээд түүний дараа болохоор одоо үүлийн одоо нэг өсөндөө юунуудыг гаргасан тийм ээ. Одоо 10 20 нүглийн 10 цагаан буяны одоо үр дүнг тийм ээ. Одоо 10 20 нүгэл үлдснээр 10 цагаан буян үлдснээр үр дүнд нь ямар үр дүн гардаг вэ? За тэр үр дүнгуудыг гаргахтаа бол одоо ерөнхийдөө одоо 3 янзын үр дүн гардаг гэж тийм ээ. 3 янзын үр дүн гардагаар нь ерөнхийдөө задлан альцсан тийм ээ. За тэгээд түүний дараа болохоор за үүлийн бусад ангиллууд гэж гаргасан тийм ээ. За үүлийн бусад ангиллууд дотор бол одоо шидэгч үйл, за төгсгөгч үйл, за нэг ийм ангиллал, бас нэг ангиллал нь болохоор одоо магадтай үйл, магадгүй үйл ч гэдэг юм уу тийм. За ийм хүмүүс бас ангилж одоо үүлийн бусад ялгалуудыг бас гаргасан гэж. За дараад нь энэний өмнөх хичээлдэр юу гарсан бэ гэхээр за ерөнхийдөө бол одоо
10 хар нүглийг төвчээд 10 цагаан буйныг одоо бүтээгээд явахад одоо хүний сайн төрлийг олох ч гэсэн за нэг өсөндөө хамаг амьтны тусыг төгс сайнаар одоо бүтээж явах тэрхүү одоо төгсгээрсэн бурхан нутгийг олох одоо бусадын замналаар явж байгаа тийм бодголуудын амьтны тусыг хийхдээ одоо хотол төгс төрлийг олоход юу хэрэгтэй вэ? Тэр хотол төгс төрөлд одоо юу хэрэгтэй байдیں۔ Тийм ээ. Тэрхүү хотол төгс одоо хүний төрлийг олоход ямар одоо үйлийг хийх ёстой вэ? Ямар үйлийг хийвэл одоо тэр хотол төгс болсон хүний төрлийг олдог вэ гэдэг. За иймэрхүү одоо ерөнхийлөн хураах юм бол ийм утгасан ийм одоо сэдвүүдийг ерөнхийдөө өмнөх 2 хичээл дээр үйл өөрийн талаар бол гарсан 2 хичээл дээр гарчиж байгаа тийм ээ. За өнөөдөр болохоор одоо үйл өөрийн хичээлийн сүүлийн хичээл болж байгаа. За энэ болохоор одоо бодмөрийн зэргийн одоо баг төрлөختний хэсэг тийм ээ. Баг төрлөختний хэсгийн ерөнхийдөө энэ үйл өөрийн хичээлийн энэ 3 дахь хичээлээр ингээд баг төрлөختний хэсэг маань дуусч байгаа тийм ээ. За эх 7 хоногийн бодмөрийн зэргийн хичээлээр дунд төрлөختний за хэсэг маань одоо гараа явах нь тийм ээ. За тэгэхээр бодмөрийн зэрэг бол одоо баг төрлөختний хэсэг, дунд төрлөختний хэсэг, их төрлөختний хэсэг, тэгээд одоо бяцлаглалын нэг хэсэг, тэгээд одоо хоосон инженерийн сургаалын нэг хэсэг гэдэг ерөнхийн 5 янзын 5 хэсэг дурагдчихж байгаа тийм ээ. За өнөөдөр бол ингээд баг төрлөختний хэсэг маань үйл өөрийн одоо хамгийн төгсгөлийн сэдвээр ингээд дуусч байгаа гэж. За тэгээд өнөөдрийн орох одоо үйл өөрийн одоо дотор нь одоо ангилсан сэдвлэн ангилсан хэсэг нь бол одоо санаад орох босхыг үлддэг. За тэгээ үйл өөрийг одоо ингээд ойлгоод санаад ингэж мэдсэн бол одоо орох буцахыг үлдэх буюу ямар үйлд нь орох юм, ямар үйлээс нь буцах юм. За тэр ясыг үзүүлнэ гэж. За энэ сэдв. За энийг номлоход одоо 2 хэсэгт одоо дотор нь задлж номлох нэ гэж. За ерөнхийлөн үзүүлэх хийгээд за ялангуяа 4 хүчээр ариусгах ёс гэж тийм ээ. За тэгээд орох буцах ёсыг ерөнхийлөн үзүүлэх. За тэгээд 4 хүчээр ариусгах ёс гэж тийм ээ. За анхны нь за явдалд орох байгаас. За анхны нь гэдэг нь одоо ерөнхийлөн үзүүлэх дотор. За ерөнхийлөн үзүүлэх нь за явдалд орох байгаас. За явдалд орох гэдэг босод явдалд орох гэдэг одоо Шантидиогогийн төрөвсөн зохиол байгаа да. Тэрс зохиол дотор за буян бусаас зовлон гармай түүнээс ямарчлан гэтлэн гэвэл өдөр шөнө бүгдд энийг л ганц санахан зохистой хэмээсэн бөгөөд. За тэгэхээр буян бусаас зовлон гармай гэдэг нь одоо буян бус гэдэг нь одоо нүгэл хэлэнцгийг хэлж байгаа юм тийм ээ. За нүгэл хэлэнцгийн үр дүнд бол одоо зовлон гарна тийм аа гэж. Зовлон гартай тийм болохоор одоо нүгэл хэлэнцээс одоо зовлон гарах нь одоо зохистой гэж тийм. Тэгэхээр нүгэл хэлэнцээс одоо амар амгалан гарна гэдэг бол өөрөө боломжгүй зүйл юм аа гэж. Харин буйнаас одоо амар амгалан гарт юм аа гэж. Тэгэхээр буйнаас бол зовлон гарна гэдэг бол өөрөө боломжгүй зүйл юм аа гэж. Тэгэхээр энэ одоо зүйл дээр бол одоо эзэж юу яаж болохгүй гэж тийм ээ. Энэ бол одоо хуурамгүй гэж тийм ээ. Нүгэл хийсэн бол зовлон гардгийг, буян хийсэн бол амар амгалан буйны урд одоо зөв сайхан үр дүн гард юм аа гэж. Тэгэхээр зөв үйл хийсэн бол зөв үр дүнгээ амсна, буруу үйл хийсэн бол буруу үр дүнгээ амсах нь л байна л тийм. Тэгэхээр энэ дэр бол одоо төөрөлдөж ямар нэгэн байдлаар одоо энэ шүтэн барилгах гэдэг. Энэ бол жам ёс гэж тийм угаасаа. Орчлон өөрийн жам ёс нь юм байдаг гэж. Одоо байгалийн жам ёс гэдэг шиг тийм. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр одоо үнэн хууль гэж хэлдэг шиг тийм зүйл юм аа гэж. Харин энэс одоо төөрөлдөд эхлэх юм бол хүн одоо нүгэл хийснээрээ сайхан амьдардаг, буян хийснээрээ муу амьдардаг гэсэн ойлголт руу ороод эхлэх юм бол за энэ бол одоо ёс суртахууны маш том дороотл руу орж эхэлдэг байна тийм. За энэ ойлголт руу ороод ирэх юм бол за тухайн одоо хүн ч байна уу, гэр бүл ч байна уу, нийгэм ч байна уу. За энэ ингээд ёс суртахууны маш том дороотолд орж нэг өсөнтэй ингээд
тэр нийгэм бол одоо ингээд зэрлэг нийгэм болж эхэлдэг байх юм шүү дээ тийм. За тэгээ буян бусаас золон гармаа түүнээс ямарчлан. Тэгээд тэр нийгэм өөрөө ингээд маш ингээд ёс суртахууны доролт ороод маш зэрлэг болоод тэгээд ингээд хуйлгүй юм шиг тийм болж эхэлдэг тийм. Хууль байсан ч тэр хууль нь мөрдөгдөхгүй. Тийм болоод ирэхээр тэр нийгэм өөрөө тийм замбраагүй болж эхэлж байгаа нь өөрөө асар их зовлонтой болж эхэлж шүү дээ. Тэр нийгэм өөрөө тийм ээ. Маш ингээд бохоор заван асар тийм айдас гүцтэй. Тэгэхээр тэр нийгэм маань өөрөө ингээд зовлонгоор дүүрэн болж эхэлж байгаа юм тийм. За тэгээ буян бусаас золон гармаа түүнээс ямарчлан гэтлэн гэвэл өдөр шөнө бүгдэд би энийг л ганц санахан зохистой. За босодын явдалд ороход дотор бол одоо энийг л ганц санахан зохистой гэдэг нь бусдыг инэрч нэгүсэх тэр сайхан сэтгэлийг одоо санахан зохистой юм а гэж тийм. Тэгэхээр муу сэтгэлээс одоо муу хүлээс гэтлээ. Буруу хүлээс салъя. Зөв үйл рүү орж буянтай сайхан одоо үйлийг бүтээж өөрөө амраа маглан амьдрий гэж байгаа бол чи бусдыг гэсэн сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй гэж тийм ээ. Ганцхан гагцхүү одоо зөвхөн өөрийн амин хуваа хохолоод одоо өөрөө л болж байвал өөрөө л бусад одоо ямар ч хамаагүй гэсэн тэр одоо өнцгөөс тийм хандлагаараа амьдрах юм бол за тэр бол одоо ингээд асар их аюултай юм аа. Тэгэхээр энийг л ганц санахан зохистой. Тэр нүгэл хэлнэцээс буюу тэр одоо зовлонгоос гэтлээ гэвэл зовлонгийн шалтгаанаас гэтлэх хэрэгтэй. Түүнээс ямар ч гэтлэн гэвэл гэж тэ нүглээс буюу тэр зовлонгоос ямарчлан гэтлэх вэ гэвэл өдөр шөнө бүгдэд би энийг л ганц санах ёстой гэж. Энэ өсөндөө бусдыг гэсэн ганцхан одоо өөрийнхөө амин хувийг хохолдог тэр бодлоо орхиж гэж одоо миний энэ хийсэн үйлдэл ярьж байгаа яриа хийж бодож байгаа бодол бусдад ямар одоо гай зовлон авчрах вэ? Энэ миний амьдарч буй орчин тойронд нийгэмд ямар одоо сүр үр дагавар авчрах вэ гэдэг хамгийн түрүүнд харж сурдаг байх хэрэгтэй гэж миний өсөндөө. Тэгэхгүй энэ надад сайхан байна, энэ надад гоё байна. Тийм учраас би хийж байгаа гэдэг энэ өнцгөөс харах юм бол энэ бол одоо аажимдаа хүнийг одоо буян бус руу нүгэл хэлнэс рүү оруулдаг. Зохисгүй үйлдэл рүү өөрөө оруулж эхэлт юм а гэж. За хэмээсэн бөгөөд за буйны зүг бүгдийн үндсийг сүсэг хэмээн чадагч альцсан гэж. Түүний ч мөн үндэс нь үргэлж тийм боловсролт үрийг баслахгүй гэж. За тэгэхээр буйны зүг бүгдийн үндсийг сүсэг хэмээн чадагч. Тэгэхээр одоо аливаа хүн одоо буянд шамдах одоо зөв үйл рүү хичээд өгөх бол хүн бол тэр хүний одоо тэр буйны үлийн одоо үндэс нь юу гэдэг юм бэ? Сүсэг гэдэг юм а гэж. Сүсэг буюу тэр зөв сайхан үйлийг хийснээрээ амар амгалан амьдрд юм а. Энэ зөв сайхан үйлээс амар амгалан гард юм а. Энэ зөв сайхан үйл хийснээрээ бид бүхэн энэ асуудал бэрхшээл бүхнээсээ салд юм а гэдэг энэ нэг итгэл үнэмшил, энэ одоо чин сэтгэлийн тийм энийг бодоход л ингээ сэтгэл санаа одоо энэ зөв үйлээр одоо бүх зовлон асуудал бэрхшээл энэ бүхэн одоо энэ буйны хүчээр амьдралдаг. Энээс одоо бид нар одоо ангижирдаг гэсэн тэр нэг дотоод сэтгэлийн энийг бодоход л ингээ сэтгэл нь хөдөлдөг тийм. Энийг бодоход л сэтгэлд нь тэр одоо тайвшрал амар амгалан бий болдог. Тийм байхыг одоо хэлээд сүсэг гэхээр тийм ингээ. Сүсэг гэдэг чинь тэр шүү дээ тийм. Тухайн зүйл ингээл бодоход л ингээл сэтгэл нь ингэж одоо ориглон догдолж тэргээрээ ингээд сэтгэл нь амар амгалан тайвширлыг олж авдаг. Тэр нь ингээд сэтгэл нь чин үннээсээ одоо сэтгэл нь тэрэндээ ингэж уусан тэргээрээ сэтгэлийн тэр одоо тайвшрал амар амгалан хүч зориг ингээд авч байгаа тийм. Тэгэхээр энэ буйны зөв бүгдийн үндэс сүсэг гэж бурхан багш альцсан байна гэж. За түүний ч мөн үндэс нь тэр сүсгийн үндэс нь юу юм гэхээр тийм боловсролт үрийг бясалгах уу. Сүсгийн үндэс юу юм бэ гэхээр тэр буйны үйл сүсгтэй байхын үндэс нь юу гэхээр буян хийснээр ямар үр дүнтэй юм бэ? Нүгэл хийснээр ямар үр дүнтэй юм бэ гэдгийг тэр цаад үр дүнгийн ухаарч ойлгосон.
буюу тийм боловсрал гэдэг шүү дээ. Тийм боловсралт үрийг тэр буян нүглийн үлийн үрийг нь одоо ойлгож ухамсарлаж чадсан хүнд тийм хүнд бол одоо тэр буян нүгэлд буян төсөсгсөн сүсэг төрд юм а гэж. Өөрийн бясалгах хэмээн зарилгасан мэт. За хар цагаан үлийн үрийг мэдэж үлдээ дахин бясалгаж үлдэх учир нь энэ нь машид далд тул магадлал болоход нэм их бэрхээ гэж. За ер нь бол одоо бид нар ингээд тодорхой хэмжээнд одоо буруу үйл хийхээр ямар нэгэн асуудал бэрхшээл гарч ирээд байгаа. За энэ насанд бол гарч ирээд байгааг ерөнхийдөө харж болох нь. Гэхдээ тэр бол одоо яг миний тэр одоо буруу үйл хийснээс үүдсэн тэр буруу үлийн яг үр дүн, яг тэр буруу үлийн өөрийнх нь өрн мөн үг гэвэл яг биш байгаад байгаа шүү гэн тэ. Бид нар одоо энэ насанд буруу үйл хийхэд ямар нэгэн үр дүн амсч ийн гэдэг чинь тэр буруу үйлийг хийхэд тэр тухайн нөхцөл байдалтайгаа уялдаад тухайн нөхцөл байдал чи юм буруу үйл хийж болохгүй гэсэн тэр нэг хүмүүс нэг юу шүү дээ тийм ээ. Ойлголт. Тухайн нийгмийн өөрийнх нь одоо тийм ухамсарын нэг хүмүүсийн харах өнцөг тэр дархлаа гэдэг юм. Тэр нийгэм тогтоосон тийм бичигдээгүй хөөлч гэдэг юм тийм. Тэрнтэй уялдаад бид нар нэг тухайн нийгэм дотор ингээд зохисгүй нэг үйл хийлээ гэхэд угаасаа тэр нийгэм дотор чинь тийм ойлголт, тийм дэг журам, тийм одоо хуулиар явж байгаа учраас шууд над руу тэр юу нэрж чинь одоо үр дүн гарч ирж байна те. За энэ бол ингээд тухайн нөхцөл байдалтайгаа уялдсан үр дүн байх нь л. Түүнээс яг тэр нүглийн үйл яг өөрийнх нь үр дүн биш байх юм. Тэр нүглийн үйл яг өөрийнх нь үр дүн чинь бол тэр үр дүн одоо ингээд энэ насанд болон хойд одын төрөлд энэ насанд бол өөрийн дотоод оюун санаа сэтгэл, оюун санаанд маш хүчтэй мэдрэгдэж эхэлдэг. Бид нар ингээд сөргөмөн үйл ингээд хийгээд байгаа. Хүний тэр дотоод оюун санаа бодол ингээд улам муудаад байдаг тийм ээ. Муудах тусмаа дараагийн нөгөө үйл хэлэнцүүдэд хийх нь улам одоо төвлөрчөөд одоо хүчтэй болоод тэр бодол санаа оюун сэтгэл нь муудах тусам ойр хавийнхаа одоо хүмүүст ч өөртөө одоо хамтарч нэлж байгаа хүмүүс найз нөхөд ч гэр бүлч юу вэ тэр бүхэндээ ингээд тэр сэтгэл зүйн өөрөө ингээд өөртөө ч бусдтай ч ингээд хор үзүүлээд яваад байдаг гэж тийм ээ. Хор болоод яваад байдаг гэж. За энэ бол ингээд энэ насанд гарч байгаа тухайн нөхцөл байдалтайгаа уялдаж гарч байгаа юм үр дүн гэдэг. Харин одоо хилэнцгийн үйлийг хийснээрээ одоо яг насны эцэст ч юм уу эсвэл хойд хойдын төрөлд ч юм уу яг энэ үйл хэлэнцээ өөрийнх нь үр дүн боловсрч ирдэг гэж тийм. За энийг боловсрохыг одоо үлийн үрийн тэр машид нарийн одоо хойд хойдын төрөлд үлийн үрийн үр дүнгууд боловсрно гэдэг тийм. За энэ нэг одоо энэнд бол одоо яг жинхэнэ магадлалыг буюу боловсрох нь бол одоо зайлшгүй маа гэдэг энэ дээр одоо баттай тийм магадлал ихтгэл үнэмшил олно гэдэг бол энэ нь л одоо машид далд зүйлэгч тийм. Үлийн үрийн одоо бид нар ингээд өглөг өгснөөрөө одоо эд баялагтай болно гэдэг. Өглөг өгсөн үлийн үр дүнд хойд төрөлд эд баялагтай болоод байгаа. Яг энэ одоо хоорондоо уялдаа холбооч юм бол машид далд буюу ойлгоход нэлээд тийм бэрхтээ. Тэр нь уялдаа холбоог ойлгож яг ингэж таньж одоо юу юм бэ өөртөө тэгэж хөдлөшгүй тийм одоо таньж ухаарч авна гэдэг бол энэ бол одоо машид далд хогтхон байдгаа гэж тийм. Тэгэхээр энд одоо магадлал одоо баттай тийм ойлголтыг олно гэдэг бол нэлийн бэрхтээ байдаг гэж. За тэрийг ч Даяны хаан судраас сар оддын хамт газарт унахаа гээд уул болон тосготын хамт газар эвдэрч огтрон орны байдал нь өөр болсон ч гэлээ. Та үнэн бус үгийг үл айлдна хэмээн айлцсан мэт түнчлэн ажрагчийн зарлагт сэтгэл итгэмжлэлийг надад тэтгэж үүнд засалтгүй магадлал эс олбол альч наманд ялгуулсан байсах магадлалыг олохгүй гэж. За тэгэхээр энэ одоо энэ насандаа бид нар одоо буян хийснээрээ хойд төрөлтөө одоо эд баялагтай болдог. Тэр буян хийсэн үлийн үр дүнд эд баялаг гарч ирдэг гэдэг энэ нь бол одоо хизээ хаана
ямар нөхцөл байдал, ямар төрөл дээр энэ одоо буйны үеийн үр дүн гарч ирэх вэ гэдэг нь бол одоо машид далд ухахдах гэсэн шүү дээ. Машид далд ухахдах. Тэгэхээр энэ машид далд ухахдахыг бид нар одоо яаж ойлгох юм бэ гэхээр одоо бурхан багшиг бол одоо яг нь хуурамгүй төрөлхтөн бурхан багшийн айлтсан одоо зарлиг сургаал энэ үйл өөрийн талаар айлтсан зарлиг сургаал нь бол одоо хуурамгүй юм аа гэсэн тэр итгэл үнэмшилээр суурлаж за энэ одоо үйл өөрийн машид далдын ухахдахуунууд дээр бид нар одоо тийм баттай итгэл үнэмшлийг олж авдаг гэж тийм. Тэгэхээр альва Бурхны номонд бол одоо ингээд альва мэдгэдэгхүүний 3 хэсэгт хаваадаг байна л тийм. Ил тодорхой нэг мэдгэдэгхүүн, далд нэг мэдгэдэгхүүн, машид далд мэдгэдэгхүүн гэж тийм. За ил тодорхой мэдгэдэгхүүн бол энийг бол бид нар 5 метрхүүгээр хараад амтлаад сонсоод мэдрээд ингээд мэдээд авчдаг тийм ээ. Энэ бол одоо тийм бэрх хэцүү зүйл биш яах вэ? Далд мэдгэдэгхүүн гэдэг бол бид нар ингээд философи гүн ухаандж гүн ухааны үднэс тэрийг мэдж авдаг. Учир шалтгаанд дулдуудж тийм ингээд 5 метрхүүгээр хүртэж мэдэрч чадахгүй. Тийм далд зүйлүүдийг бол бид нар ингээд учир шалтгаан хөөж тунгааж тэр гүн ухааны аргаар философтж ингэж мэдэж авна гэж. За тэгээд машид далдуулаад за эдгээр бол одоо ерөөсөө бид нар ингээд 5 метрхүүгээр ч мэдэрч чадахгүй учир шалтгаанаар хөөгөө тунгаагаад бодоод яг ингээд учир шалтгаанаар хөөгөөд бодоод тунгаахад бол ерөнхийдөө нэг тийм зүг чиг бол гарч ирнэ. Гэхдээ яг тухайн зүйл чинь яг энэ юм аа гэсэн тэр нэг хөдөлшгүй тийм бат ноттой тийм ойлголттой бол тэнд дээрээс авч чаддаггүй гэж. Машид далд ухахдахунд л. Тэгээ машид далд ухахдахууныг яг яаж бид нэр ойлгоод юм гэхээр төгсгөгээрсэн буюу тэр ухамсарын хамаг одоо муу сэтгэлийн одоо хамаг хэрэг бортгийг өөрөөсөө арилгаж чадаад энэ дотоод ухамсарын одоо төгсгөөр л хүрч чадсан. Тийм бодгалын одоо айлдсан айлдвараас мэдэж авч чаддаг юм гэж. Тэгэхээр төгсгөөрлөлийн хотод төрсэн тэр бурхад одоо оюун ухамсарын хувьд бол одоо тэр машид далд чанарын зүйлүүдээр ч хүртэл яах нь ухамсар нэг чөлөөтэй хүрч чаддаг. Тэрийг мэдэрч чаддаг. Яг тэгэхээр тэрэнд бол одоо аливаа юмсыг мэдэх, ойлгох тэр ухамсарын ямар ч юу байдаг байх юм л тийм. Хүлээс одоо хэр буртаг тэр ухамсарт нь байхгүй болцсон байдаг учраас оршихуун бүх юмсыг одоо ил тодорхой тэр ухамсараараа таньж мэдж чаддаг гэж. Тэгэхээр одоо тэр төгсгөөрсөн бурхны оюун ухамсарын төгсгөөрлийн одоо хотод төрсэн тэр бурхан гэдэг төгсгөөрсөн одоо бодгал гэдэг тийм. Тэр одоо бурхны айлтсан одоо үйл өөрийн талаар айлтсан сургаал нь хамгийн одоо хуурамгүй юм аа гэж. Яагаад тэр бурхны айлтсан сургаал нь хуурамгүй юм бэ гэхээр бурхан бол өөрөө нэг өсөндөө сэтгэлийн тэр хамаг хэрэг буртгийг арилгаж чадсан юм а гэдгийг таних хэрэгтэй байна. Бурхны хэрэг буртгийг арилгаж чадсан юм а гэдгийг таныхын тухайд тэр хэрэг буртаг гэж юу байгаад байгаа вэ гэдгийг одоо таних ойлгох хэрэгтэй болдог. Тэхийн тухайд одоо ингээд сэтгэлийн хэрэг буртаг гэж юу гэдэг гэдгийг таних ойлгох хэрэгтэй. Тэгвэл сэтгэлийн хэрэг буртгийг таних ойлгохын тухайд одоо ингээд юу судалдаг вэ гэхээр бурхны шашинд одоо ингээд чойрын ном үздэг байна шүү дээ тийм ээ. 15-аас 20 жил ингээд чойрын ном үздэг. Сэтгэлийн хэрэг буртгийг таныхын тухайд. Сэтгэлийн хэрэг буртаг одоо энэ дотоод сэтгэлийн мөн чанарыг бүрэн дүрэн таних тэр сэтгэлийн мөн чанар дээр одоо нисанаас хэрхэн төрдөг, зовлонгийн шалтгаан хэрхэн бүрэлддэг. Тэр зовлонгийн шалтгаан бүрэлдээд ирэхээр сэтгэлийг хэрхэн яаж өөрийн эрхэндээ оруулдаг. Сэтгэл яагаад хүчгүүдэд тэр муу сэтгэлийн эрх нөлөөнд орчдөг тийм ээ. Тэгэхээр сэтгэл өөрийн муу сэтгэлийн одоо тэр эрх нөлөөнд орчхоор сэтгэл өөрөө ингээд мунхаг төөрөгдөлд ороод өөрийн мэдлгүй өөрийн эрх байхгүй тэр шунал, уур, атом омгийн нөлөөнд орчдөг. Тэгээд ирэхээр сэтгэлд ингээд юмыг мэдэх
боломж нь улам хүмүүс болоод идэв юм. Өөрийгөө ч мэдэх боломжгүй. Өөрийгөө ч мэдэх боломжгүй дээр одоо энэ ертөнцийн орчлон хорвоо ертөнцийн одоо мөн чанарыг таних тал дээр бол бүр ингээд мунхарчдаг гэж тийм. Тэгэхээр энэ дотоод сэтгэлийн хэр бортог гэж юу байгаад байгаа юм бэ гэдгийг таныхын тухайд энэ дэр ч одоо маш их одоо гүн ухааны тийм одоо судалгаа хийж яж гэдэг шиг тийм ээ. Энэ дээр одоо ингэж маш урт хугацаанд мэтгэлзэн маш урт хугацааны одоо тэр сэтгэлийн дотоод сэтгэлийн мөн чанарыг таниулсан тэр сургаал номуудыг уншиж, судалж, бодож, өөрөө бясалгаж, тэрийг бусдад одоо мэтгэлзэж тийм ээ. Ийм зарчмаар явж иж дотоод сэтгэлийн энэ мөн чанарыг одоо тодорж гаргаж ирдэг байна л та. Тэгээд эхлэхээр эндээс үүдээд одоо бурхан бол одоо яах нь тэр дотоод сэтгэлийг одоо хэртүүлээд байгаа, булангартуулад байгаа. Дотоод сэтгэлийг өөрийг нь одоо аливаа зүйлийг үнэн мөн чанараар нь таних тэр одоо чадварыг ингээ мохоогоод байгаа. Тэр муу сэтгэлийн хэр бортгуудыг хэрхэн яаж даруун сунах, тэр хэр бортгуудын хоорондын одоо шатлалууд нь яаж явагдаад байгаа гэдгийг ингээ таних ухаарад тэгээд энийг одоо бурхан дарж сониж чадсан байна. Энэ нөрөө зовлонгийн шалтгаан болоод байгаа юм. Тэгэхээр энэ нь бол одоо засарч болдгийм үү, болдгүй юм уу? Гэж судлаад ирэхээр энэ бол засарч болдгийм байна. Яагаад тэгэхээр энэ нөрөө төөрөгдлөөс бий болцсон юм. Тэгэхээр энэ төөрөгдлөөс бий болцсон учраас төөрөгдөл нь засарч болох учраас энэ нөрөө засарч болдгийм байна. Тэгэхээр энийг засаж чадах тэр төөрөгдлийг засаж чадах тэр арга ухааныг энэ бурхад босоод энэ өөрөөсөө олсон байдсан байна гэдэг. Энэ олсон арга нь бол ийм байна гэж тийм. Тэгээ төөрөгдлийн мөрийнх нь тэр төөрөгдлөөс гарах, тэр мунхаглаас гарах тэр арга ухаан ийм байдсан байна. Тэгэхээр энэ одоо арга ухааныг бяцлахад энэ мунхагаас өөрөө тонилж гардсан байна гэдэг. Тэр одоо шүтэн барилга гэдэг юм уу, тэр хоорондоо уялдаа холбоо учир шалтгааны үүднээс ингэж таньж ойлгож авдаг байна. Үүн дээрээс улбаалж одоо бурхан багшийг яг жинхэнэ хуурмаггүй төрлөختөө юм байна гэж. Хуурмаггүй төрлөختөө учраас тэр оюун санааны хамаг хэрэг буртгаас ингэж салж хаагцсан байдаг учраас энэ оюун санааны хэрэг буртгаас салж хаагцсан бурхан энэ төгсгөрсөн бодгол бол энэ бодгалын айлтсан айл дээр гэдэг бол ямар нэгэн тийм одоо их сурвалж гэдэг юм уу, баталгаа нотлохоо гэдэг юм уу, ямар нэгэн тийм шүтэлцэл хамаарлын төвшөнд хамаарал ерөөсөй байхгүй. Ор үндэсгүй зүйлийг хизээч айлддаг юм байна гэж тийм ээ. Гэдэг дээр ингэж суурилж одоо тэр бурхан багшийн одоо энэ үл өөрийн талаар альцсан аль дөрөөдөд нэгсэндээ ингэж одоо сэтгэл итгэмжилсэн итгэмжлэлүүдийг төрүүлж эхэлдэг байна л да тийм. Тэгэхээр энэ үл өөрөд сэтгэл итгэмжил нь үл өөрийн нарийн төлөөд тийм ээ. Энэ насанд би буян хийлээ гэхэд яг энэ насанд би ингэж зөв хийлээхэд хойд насанд энэ насны зөв үйл хийсэн үр дүнд хойд насанд ийм юм үр дагавар гарна гэдгийг бол бид нэр сайн бодох юм бол ерөнхийдөө нэг тийм байж болох үс ингээд харж болдог байна л да. Ерөнхийдөө тодорхойж болдог байна. Гэхдээ яг тэр үйлээс чинь тэр одоо үр дүн яг яаж боловсроод байгаа. Хизээ боловсрох, хаан боловсрох, ямар төрөлд боловсрох, ямар нөхцөл байдал боловсрох гэдэг бол хинч хэлж мэдэхгүй юм бидний дотор байна. Тэрийг ганцхан хэн хэлдэг гэх. Тэр оюун санааны хамаг хэрэг буртгаас салсан төгсгөөрсөн тэр ухамсар тэрийг олж чадсан бурхан мэддэг бахан л тийм. Одоо өөрийнхөө тэр илт мэдлэрээ боёо тэр ухамсарын чадвараар. Тэгэхээр одоо үл өөрийн энэ нарийн ийм одоо машид далд мөн чанаруудыг бол энэ бурханы одоо альцсан үл өөрийн талаар альцсан сургаалуудыг бид нар уншиж тэрэн дээрээс одоо ойлгож авах өөр одоо гарц байдгүй маа гэж тийм. За тэрийг хэлж юм л да тийм. За тэгэхээр үл өөрийн бүр машид далд энэ мөн чанаруудад яг бурхан багшийн тэр өөрийн альцсан зарлиг сургаалд уншаад бодож тунгааж тарин дээр ингэж одоо харилтгүй тийм одоо ойлголт ухаарлыг олж чадах юм бол энэ бол одоо
За ингэж олж чадах юм бол одоо бурхан багшийн альцсан бусад одоо зарилэг сургаалуудын одоо тэр утга санаануудыг бид нэр одоо өөрсдөө дадуулан хөвшүүлэхэд илүү хэлбэр болно гэж тийм. За тэгээд зарим хүмүүс бол юу гэж нэхэр хоосон чанарт магадлал олсон гэж хэлээд үүлийн үрийг магадalсан нь үгүй бөгөөд түүнд үл хэрэгсэх нь хоосон чанарын ойлголт чанга буруудан одсны учир хоосон чанарыг ойлгол тэрийг шүтэн барилгын утганд хараад үүлийн үрд магадлал төрөх нөхөр болохыг судар түнэс гэж. За тэгэхээр энд юу гэж нэхэр зарим хүмүүс би одоо хоосон чанарыг ойлгоцсон гэдэг тэгж ярьдаг хүмүүс байдаг. Тэгээ үйлдэл нь харахаар ямар ч юм үйл өөрийн одоо тэр зарчмыг одоо зөрчсөн үйл өөрийг бүрэн одоо ойлгоогүй үйл өөрийг одоо үл ойшоосон тийм одоо биеийн сэтгэлийн үйлдэлүүдийг түрхэн гаргадаг гэж тийм. Тэгэхээр үйл өөрийг магадalсан нь үгүй боо. Үйл өөрийн талаар ойлголт байхгүй боо. Түүнд үл хэрэгсэх нь ингэж явж байгаа хүн бол хоосон чанарыг ойлгосон гэж хязэж хэлэхгүй гэж. За энэ хүн бол хоосон чанарын ойлголт нь чанга буруу утсан боيو. Тэр хүний хоосон чанарын ойлголт бол шал буруу одоо хоосон чанарын ойлголт одоо байдаг юм а гэж. За яагаад гэвэл учир нь гэвэл хоосон чанарыг ойлгол үнэхээр хоосон чанарыг одоо чанга буруу үг ойлгосон хүнд бол тэрийг шүтэн барилгын утганд хараад хоосон чанарыг яг чанга буруу үг таньсан хүн бол шүтэн барилга гэдэг зүйлийг маш сайн ойлгосон байт юм а гэж. За шүтэн барилга гэдэг зүйлийг ойлгосон хүнд бол үүлийн үрд магадлал төрөхгүй тэр үүлийн үрд үнэхээр одоо чин сэтгэлийн тийм одоо ухаарал төрж эхэлдэг гэж тийм. Тэгэхээр энэ биднээсийн одоо хоосон чанарыг одоо ойлгосон үгүй гэдэг маань тэр хоосон чанарыг бид шүтэн барилгад ургуулж чадж гин үгүй гэдгээс хамаарна гэж тийм. Шүтэн барилгад хоосон чанарыг бид шүтэн барилгад ургуулж чадахгүй бол тэр хоосон чи ямар нэгэн хоосон чанарыг ойлголоо гэхэд тэрийг шүтэн барилгад ургуулж чадахгүй бол тэр хоосон чанарын ойлголт бол шал буруу хоосон чанарын ойлголттой гэж. Тэр шүтэн барилгад ургуулж чадчихвал тэр шүтэн барилгыг ургуулж чадж байгаа тэр шүтэн барилгын онолчин чамайг үүлийн үрийг ойлгоход маш том нөхөр болно гэж. За тэр энийг одоо тэр Даяны хаан судраас элб хөөс зэрэглээ цахилгаан адил бөгөөд юмс бөгөөд усны саран ямар мэт өхөн эгөөт чанад ертөнцид явн одооч чигнэс төрсэн амтан зоригдол босч хэлээ үйлдсэн үйлүүд үгүй үл болох учир нь хар цагаан ямарчлан өрн боловсрох болно гэж. За ухаан ёсны энэ үүд нь сайн ба ялгуусны эдэлдэг цэхэд бэрх нарийн орон хэмээжээ гэж. За тэгэхээр энийг бол одоо эхний одоо хоёр мөрөөр элб хөөс зэрэглээ цахилгаан адил бөгөөд юмс бөгөөд усны саран мэт. За энэгээр одоо хоосон чанарыг үзүүлж байгаа юм л да. Хоосон чанарыг одоо жишээгээр үзүүлээд байна те. Элб хөөс зэрэглээ цахилгаан усны сар те. Эдгээр бол одоо хоосон чанарын жишээнд явд юм а гэж. Тэгэхээр энэ өгнөдөр бол хоосон чанарыг хэлээд тэгээд өхөн эгөөтэй чанад ертөнцид явн одооч чигнэс төрсөн амьтан зоригдол босч гэлээ. За энэ дээр бас хоосон чанар үүсэж байна. Зоригдол босч гэлээ. Үйлдсэн үйлүүд үгүй үл болох учир нь. За эндээс эхлээд одоо үйл өөр гарч ирж байна тийм. Тэгэхээр ингээд эхний дөрвөн мөрөн дээр бол одоо хоосон чанарын талаар гаргаж байгаа юм. Тэр хоосон чанарын талаар одоо гаргаад байгаа нь энэ өсөндөө энийг шүтэн одоо хоосон чанар гэдэг нь шүтэн барилга дээр суурилж байгаа учраас хоосон чанарын шүтэн барилгад ургаад шүтэн барилга нь хоосон чанарт ургаад энэ хоёр бол хоорондоо гэж барьцалдаж ингэж явах хэрэгтэй байдаг гэж тийм. За энийг ингэж ойлгосон хүнд бол хар цагаан одоо ямарчлан өрн одоо юу гэж нэхэр үйлдсэн үйлүүд үгүй үл болох учир нь гэж тийм. Биднээсээ хураасан одоо үйлүүд эзэч одоо биднээсээ сэтгэлээс одоо үйл арилах учир нь яагаад арилахгүй юм бэ гэхээр хар цагаан ямарчлан өрн боловсрдог гэж. Тэр үйл хийсэн үйл чинь өрн өөрөө хар цагаанаараа ялгарч одоо боловсрдог учраас биднээсээ сэтгэлд одоо би ингээд өнөөдөр нэг сайхан үйл хийчлээ гэхэд сайхан буян хийчлээ.
маргааш гэхэнгүүт нөгөө өчигдөр хийсэн өнөөдөр хийсэн буйны буян чинь байхгүй байгаа шүү дээ. Надад бол тийм. Яг хийж байгаа нь бол байхгүй байгаа. Нөгөөсөндөө өнөөдөр хийсэн тэр сайхан ном би ингээд 30 минут ном уншлаа гэхэд тэр 30 минут ном уншиж байгаа буйныг би тэр 30 минутын дотор л хийж байгаа. Хийгээ дууссан. Тэгээ оройн болоход тэр 30 минут өмнө 30 минут хийсэн буян чинь оройн тэр буйныг би тэр 30 минутын хооронд хийж байгаа буян чинь байхгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээ харахад бол бид нар ямар нэгэн одоо нүгэл буян хийлээч гэдэг юм. Хийхэд тэр нүгэл буян чинь ингээ байхгүй болчихж байгаа юм шиг тийм ойлгогдож болно. Гэхдээ тийм болдгоо маа гэж. Яагаад гэхээр тэр үүлийг хийгэнгүүт дараад нь ямар нэгэн хар цагаанаараа үр нь ялгарч боловсрож байна гэж. Тийм болохоор тэр үйл бол одоо байхгүй болоогүй биш ээ гэж тийм. Байхгүй болоогүй байгаамаа гэж. Байхгүй болоогүй байгаа. Одоо байж л тэр үйл одоо байж л байгааг илэрхийлээд байна гэж тийм. За ухаан ёсны энэ үүдэн сайн ба ялгуусны эдэлдэг үзэхэд бэрх нарийн орон хэмээжээ гэж. За тиймээс хоёр үйлийг за энэ дээр бол одоо ерөнхийдөө Даяна хаан судраас одоо хоосон чанарын ухааныг энэ шүтэн барилгын ухаанд ургуулад үүнээс үүдээд үйл өөрийг ойлгох тийм ойлголт гарч ирдэм а гэдгийг одоо энэ Даяна хаан судрын альцсан одоо 8 мөр шүлгэн дээр үзүүлж байна гэж одоо. За тэгэж альцсан байна. За тиймээс хоёр үйлийг шалтгаан болон үр сэлттэй магадлалд оруулж. Тэгэхээр хар цагаан үйл буюу буйн нүглийн үйлийг энэ хоёр үйлийг одоо шалтгаан болон үр сэлттэй. За энэ хоёр үйл чинь одоо ямар үр дүн гардыг бэ гэдгийг. За өмнөх хичээлд гарсан тийм. За энд одоо магадлалд оруулж өдөр шөнө бүхэнд 3 үүдээ шинжигч нэгэн муу заяаг тасдгаас анхан шалтгаан үрийн тэн ялгалт мэрэгэн бус бөгөөд өчөөхөн мэдсэн ч 3 үүдээ сэрэмжиг чөлөөлөн орвол гагцхүү муу заяаны нэлүүдийг нээдэг. За тэгэхээр бид нар одоо өөрөө юм бэ гэж сэтгэлээ яг нүгэл хийгээд байна уу, буян хийгээд байна уу гэдэг дээр маш сайн өдөр шөнийн 3 цаг бүхэнд өөрийнхөө 3 үүдээ биеийн сэтгэлгээрээ ингэж ажиглаж явах хэрэгтэй гэж тийм үү. Миний би одоо биеийн сэтгэлээр нүгэл хийгээд байна уу, буян хийгээд байна уу гэдгээ маш сайн ажиглаж явах хэрэгтэй маа гэж. Хэрвээ одоо ажиглахгүй зүгээр нь биеийн сэтгэлгээрээ үүлийг ингээд зөнд нь хаях юм бол гэж сэрэмжиг одоо үүдний сэрэмжиг чөлөөлөн оруулах гэдэг. Энэ сэрэмжээ бүр ингээд хаяад ингээд биеийн сэтгэлгээрээ ингээд зөнгөөр нь ингээд хайчих юм бол гагцхүү муу заяаны нэлүүдийг нээдэг гэж. Тэгэхээр энэ биеийн сэтгэлгээрээ маань ингээд одоо нөгөө тэргүүчгүй цагаас дадсан нөгөө буруу үйлдэлүүдээ хийж эхэлдэг гэж тийм үү? Нүгэл хэлэнцүүдээ хийгээд эхэлдэг гэж. Тэгэхээр энэ биеийн сэтгэлгээрээ ерөөсөө бид нар байнгын ажиглаж, хянаж, юу хийж байна, юу ярьж байна, юу бодож байна гэдг нь маш сайн ажиглаж ингэж харуулдаж явж явах хэрэгтэй гэж тийм. Тэгэхгүй бол энэ биеийн сэтгэлгээрээ өвчин ерөөсөө зүгээр зөнгөөр нь хаях юм бол энэ хэл болоод ингээд хамаа намаг юм яриа явчих нь биеэр бол бид нар ингээд болж өгөхгүй юм хийгээ явчих нь сэтгэл бол ингээд ерөөсөө өстө жинхэнэ жолоодлохгүй шүү дээ тийм үү. Юу л бол юу бодно тийм ингээд хамаа намаг юм бодоод ингээд сүүлдээ ингээд элдв янзын муу юм боддог дадал зуршилд орсон. Нөгөө нэг муу бодлоо сүүлдээ бие хэлээрээ ингээд биежүүлээд ингээд яваад өгдөг. За энэ нь бол одоо ингээд ийм аюултай байдаг гэж. За тэгэхээр энэ биеийн сэтгэлгээрийг одоо юу хийгээд байна вэ гэдгийг үргэлж одоо хянаж, ажиглаж, харуулж байх хэрэгтэй гэж. За үүний учрыг далайн айлтгаснаас гэж. За бурхан багшийн айлтсан судар ахна тийм ээ. Далай гэдэг нэг хүний бурхан багшд одоо айлтгаад одоо бурхан багш хариуд нь айлтсан тийм судар ахна шүү дээ. Далайн айлтгаснаас. За энэ далай гэдэг нь бол усын хаан байх нь. Одоо усын хааны бурхан багшд одоо ном айлдаач гэж айлтгасны дагуу бурхан багш дотор л усын хаанд айлтсан судраас за усын эзэн минь гэж Посейдон нарын нэгэн номоор муу заяа муу додон уруу дунан төрхийг үнэхээр таслана гэж. Ганц ном нь алин хэмээвэл энэ мэт
би ямар мэт болж өдөр шөнүүдийг нөхцөн байна хэмээн буйны номуудыг английн шинжил хэмээж гэж. Тэгэхээр одоо тэр Лусын хаанд ингэж хэлсэн ба шүү дээ. Нэг л зүйлээр одоо муу заяа зовлон шаналл энэ бүхнээс салдимаа гэж. Тэр юу юм бэ гэхээр гээд асуусан чинь өдөр шөнө бүгдэд би яг юу болоод байна вэ? Би яг ямар хүн болоод байна вэ гэдгээ үргэлж хүн ажиглаж байх. Тэрэн дээр үнэлэлт өгж ингэж явж явах хэрэгтэй гэж. Би ямар мэт болж өдөр шөнүүдийг нөхцөн байна гэж. Би яг одоо яг ямар хүн болж өдөр шөнүүдийг өнгөрөөгд байна гэдгээ байнга ингэж харж байх хэрэгтэй гэж. За энэ бол одоо маш чухал юм а гэж бурхан багш альцсан байна гэж. Хэмээж тэр мэд санснаар мөн гэмт явдлаас буцдаг гэсэн. За ингээд өөрийгөө ингээд шүүж өөртөө шүүлтүүртэй өөрийгөө ингэж ажиглаж хянаж ингэж явж байгаа хүн бол одоо гэмт явдлаас буцдаг гэж. Буруу муу гэмт явдлаас өөрийгөө одоо буцааж чаддаг гэж. За үүнийг одоо үнэнтэн бүлэг гэдэг сургаалаас за хаана та амь таслан бүүлд төрлөختөн бүхэнд амь гэдэг маш их хайран гэж. Түүнээс илүү өнөд насаас ахихыг хэн хүснэ гэж. За сэтгэлийн гүндэж амь таслахыг бүү сан хэмээн зарлигсан мэт 10 нүгэл төрвөтэй гим алдлуудад сэтэл төдийгч төрөөлөлгөө боомлох сэтгэлийг олондоо шүтгэж дадуулан үлдэж. За энэ бурхан багш л одоо нэг хаанд тэгж альцсан байна тийм. Амьтны амь битээ таслаа. Амьтанд бол одоо амнаас илүү хайрын зүйл гэж байхгүй шүү дээ гэж тийм. Тийм болохоор та одоо урт наслахыг хүсэж байгаа бол амьтны амь битээ тасал. Тэгэхээр амьтны амь таслахгүй байвал одоо урт наслна гэдэг бол өөрөө одоо наслаа шүү дээ гэж тийм. Тэгэхээр хүн гэдэг амьтан бол одоо урт наслахгүй байхыг хэн хүсэх вүлээ гэж тийм. Түүний дээр бүр амьтны амь таслахгүй байхын дээр бүр амьтны амийг таслах тэр бодлогч бүү төрүүлээ гэж тийм. За ингэж одоо амьтны амь таслах тэр нүгэл хэлэн зүйлийг сахиж сур гэж тэр хаанд зарлигсан. Тэгэхээр энэ бодмөрийн зэрэг дөрвж нэхэр хэмээн зарлигсан мэт 10 нүгэл тэргүүтээ гим алдлуудад сэтэл төдийгч одоо сэтгэлдээ нэг бодол төдийгч байх юм. Төрөлгүйгээр боомлох сэтгэлийг олондоо шүтгээ дадуулсан үлдээ. За бүчингад хамланба барь. Гэвштэн гах зүйлийн үрээ гэж их чухал зарлигсан. Одоогийн номлон сонсож бэлтгэж буг үнгүүд болгож байна. Ганц энийг анхаарч авах эрх болов хэмээн санаана гэж. За бучингаа гэдэг хүн одоо хамланба гэд гівшт айлцсан байна тийм. За хамланба гівштэй одоо ингээд үлийн үрлгээл маш их одоо чухал тооцох юм аа гэж. Үйл өөрөд ингээд чухал тооцоод байхаар одоо өөр одоо номлох сонсох бяцлах энэ үйлүүдийг үнгүй болгох босоо гэж. Энэ үйлүүдэд одоо үн цэн өгөхгүй босох болов уу? Би ингэж бодоод байна гэсэн. Гэж зарлигсан учир бүчингоо мөн. За бүчингоо ламтан. За бүчингоо мөн тэр алин мөн бол гэж айлтгахтай хамт. Тэгэхээр одоо нөгөө бүчингоо лам чинь тэгж шүү дээ тийм ээ. Энэ одоо өөр бусад номуудыг одоо үн цэнэгүй одоо өөр бусад номууд одоо үн цэнэ өгөхгүй болчиход байгаа юм биш үү гэж. Номлон балам тэгж айлтгахтай хамт домбын яваараас та домба гэдэг одоо боромдон гэдэг хүн байна. Тэр хүний яваараас эрхэмтэн хит бүү эрдэгч. Энэ шүтэн барилгын нарийн хэмээх. За тэгэхээр одоо бүчингоо ламд тэр боромдонгийг айлцсан байна тийм ээ. За эрхэм та бүтгий их эрдээрээ гэж тийм ээ. Энэ шүтэн барилга нь маш их нарийн гэж. Үл өөрийн шүтэн барилгад бол асар нарийн байд юм а гэж. Тэгэхээр одоо бүчингоо ламтан бол жоохон хамланба ламд юу яасан ба шүү дээ тийм ээ. Жоохон ингээд хатгсан маягаар хэлсэн ба шүү дээ. Тэгсэн чинь одоо бүчин хамланба лам бол одоо үлийн үрээс өөр ном мэддэггүй гэж тийм ээ. Үлийн үрээс өөр одоо янз янзын ном ерөөсөө мэддэггүй. Үлийн үрээс өөр номуудыг ерөнхийдөө нэг тоодгүй, тэрэнд үн цэнэ өгдөггүй гэсэн маягтай хэлсэн байна. Тэгсэн чинь одоо боромдон гэгэн бол энэ бол одоо бусад номуудаас маш их нарийн тийм ном шүү гэж. Тийм болохоор одоо хамланба ламыг ном мэдхгүй байна гэж битгий өөртөө эрдэж бардаа гэж. За тэгэж хэлсэн байна. Хэмээхэд бүчингоогийн яваараас би хөгшрөх үедээ цэцэн тэнгийн судартай зохицох болсон
За би энийг юу гэдээ ойлгоцсон ба шүү дээ. Пучунга биш, хамлан балам пучунга гэдэг лам руу хэлсэн ба шүү дээ, тийм ээ. Би нөгөө байрын солиод хэлсэн байна. Байрын солиод хэлчихэж. За хамлан балам пучунга ламд хэлсэн ба шүү дээ, тийм ээ. Пучунга лам та үлийн өрөөс өөр ном ерөөсөө мэддэггүй. Үлийн өрөөс өөр номуудыг ерөөсөө үн цэнэгүүд тооцдог юм шиг тийм байна гэж, тийм ээ. Надад бол тгий санагдаад байна гэж. Тэгсэн чинь Пучунга лам хамлан балам зөрүүлээд юу гэж хэлсэн хэрэг тэр алим мөн бол гэдэг нь яг тийм яг нэрийн тийм болов гэж одоо зөрүүлээд яах нь нэг тийм чи тэгж бодож байгаа юм бол чиний бодож байгаа чи нэр юу юм бол гэж одоо тэгж асуусан байна. Тэгэхэд нь хажууднаас нь одоо Боромдангийн одоо Пучунга лам нэлсэн ба шүү дээ, тийм ээ. Үгүй тэр хамлан балам хэлсэн ба шүү дээ. Хамлан балам. Чи Пучунга ламыг үл өөрөөс өөр ном идэхгүй байна гэж бити басамжлаа гэж, тийм ээ. Тэрэндээ бити ярд. Яг чи бол одоо үл өөрөөс өөр одоо олон номонд мэрэгэн тийм байж болно. Хамлан балам чамаас одоо мэдлэгийн хувьд одоо номын мэдлэгийн хувьд одоо баг ганцхан үл өөрт одоо маш их ингэж юу яадаг, тийм ээ. Энийг одоо маш их одоо онцгойлж мөрддөг нь бол энэ бол одоо үл өөр гэдэг бол маш их нарийн ном юм аа гэж хэлсэн. За хэмээн айлтгууд Пучунгагийн нугараас тэгээ айлдангууд нь Пучунга лам юу гэж хэлсэн бэ гэхээр би хөгшөрөх үедээ цэцэн тэнгийн судартай зохицуулсан гэж. Би бол одоо ингэ нас яваад ирэхэд цэцэн тэнгийн судар гэж үлгэрийн далаа гэдэг монголчууд ярьдаг, тийм ээ. Үлгэрийн далаа гэдэг энэ номыг би бол одоо маш их одоо анхаарах болсон гэж. Яг л энэ үлгэрийн далаа гэдэг номын энэ одоо сургаал номтой би ерөөсөө миний бэхэ сэтгэл гоор зохицуулсан хэмээсэнд Шарабаны нугараас Шараба гэдэг ламын нугараас Бурхан бэр гимэн алдаа юу ч гарсан муу зүг болон шин байшин босгохоос бороо нөхөлгүй энэ үүлийг хийснээр энд төрсөн гэх ямагтыг айлцсан хэмээн өгч. За тэгээ хэлсэн чинь Шараба гэдэг ламтан бас хажууд нь байсан. Ингээд бага олон том мэрэгдүү сууж байсан байна шүү дээ. Пучунга, хамлан ба Боромдангийн Шараба лам гэдэг том мэрэгдүү сууж байсан байна. Тэгсэн чинь Шараба ламтай юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхан бэр. За Бурхан багшаал одоо гим алдаа биднээсээ амьдралд одоо тохиолдож зовлон бэрхшээл ямар нэгэн одоо гай зовлон юу вэ те энэ юу ч гарсан. Энэ биднээсээ амьдралд тохиолдож байгаа хамаг одоо энэ зовлон бэрхшээл гай одоо барцсаад те энэ бүхэн муу зүг энэ бүхний шалтгааныг Бурхан багш чи тийм муу зүг рүү явснаас болоод эсвэл чи тийм ийм одоо ад тэрэнтэй тийм байшин руу орсноос болоод ийм буруу одоо өнгө төрхтэй янз бүрийн хувцс гэх юм уу те энэ бузар халтснаас болоод ийм болчлоо гэж ямар нэгэн муу зүг байшин тэргүүтэнд бурууг нэхэлгүй тийшээ гадагшаа бурууг өгдөггүй гэж Бурхан багш ерөөсөө айлдаггүй гэж. Харин юу гэж айлцсан гэхээр чам тохиолдож байгаа энэ зовлон бэрхшээл барцалсаа энэ одоо хамаг муу зүйлүүд бол энэ үйлийг хийснээр энд төрсөн гэх мэтэр тэгж айлцсан байна гэж. Бурхан багш үүлийн үртээ тулгаж айлцсан байна гэж. Тэгэхээр биднээсээ амьдрал тохиолдож зовлон бэрхшээл барцсаад бүхэн энэ бүхэн чинь нэг ямар нэгэн одоо нүгэл хэлэнц буруу үйл хийсэн болоод чамд тэр үр дүн одоо боловсрч байна гэж, тийм ээ. Хэрвээ надад барцсаад гарч байгаа бол энэ үйлийг хийхэд барцсаад гараад байна гэдэг чинь надад энэ үйл яг миний сансанчлан ямар ч одоо барцсаадгүй бүтэх боломжгүй, тийм ээ. Ямар ч барцсаадгүй бүтэх боломжгүй. Миний энэ үйлийг хийгээд ямар нэгэн одоо барцсаад гарахад одоо заавал барцсаад гарах тэр үйлийг би хизээ нэгэн цагт хийцэн. Тэр барцсаадыг өдөөдөг нэг ямар нэгэн муу үйл миний сэтгэлд хадгалагдаад үлдсэн байгаа гэдэг үүднээс Бурхан багш айлцсан гэдэг гэж. Түүнээс биш барцсаад гарлаа гэдэг нь ямар нэгэн муу зүг, ямар нэгэн муу цаг, ямар нэгэн одоо тэр муу од гараг хэсгийн тохиолч гэдэг юм. Ямар нэгэн одоо юу гэх юм бэ тийм ад тэрэнтэй ч юм уу. Одоо тийм муу одоо харааш өгүүлсэн байшин ч гэдэг юм уу.
Тийм юмнаас болоод энэ барцаасаад энэ өвчин зовлон гарсан гэж бурхан багш хизээч айлдаг. Ерөөсөө л чи ийм буруу үйлийг хийснээр ийм зовлон чамд гарсан байна. Ийм буян зөв үйлийг хийснээр чамд ийм амар амгалан гарсан байна. Дандаа үйл өөртөө холбож бурхан багш айлцсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө юу гэж хэлээд байна гэхээр одоо үйл өөрийг ойлгоогүй хүмүүс бол дандаа өөрт тохиолж байгаа зовлон бэрхшээл, саад бэрхшээл, зовлон саад бэрхшээл бүгдийн гадагшаа ямар нэгэн гадны зүйлээс одоо бурууг нь хайдаг гэж өөрөөсөө хийжээч одоо тэр одоо зовлон саад бэрхшээлийн учир шалтгааныг өөрөөсөө хайдаггүй гэж тийм. Бурхан багш харин гаднаас битгий хай, өөрөөсөө хай гэж ямагт тэгж альцсан байна гэж. Тэгээ Шаравагийн одоо тухайн үед тэгж альж исэн гэж. За тэгэхээр энэ бол одоо нэг өсөнд үйл өөрийн авах ёсыг ерөнхийлөн үзүүлж байгаамаа гэж тийм. Ерөнхийлөн. Тэгээ ерөнхийлөн үзүүлж байна гэдэг чинь. За энэ ерөнхийлөн үзүүлсэн утгаас наанаас юм ойлгож байгаа шүү дээ. Тийм. Ер нь бол үйл өөрийг маш онцгойлж энэ үйл өөрөдөө л маш их анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй байна гэдэг нэг тийм хандлагыг одоо өгөөд шүү дээ тийм ээ. Ерөнхийлөн үзүүлсэн утган дээр л. Тэгэхээр үйл өөрөд анхаарал тавина гэдэг чинь ач холбогдол өгнө гэдэг чинь үйлийг хийгээд байгаа хэрэг би өөрөө л хийгээд байгаа. Тэгэхээр бид нар одоо үйл өөрт ач холбогдол өгнөх чинь өөрийнхөө хийж байгаа үйл дээр ач холбогдол өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө биеийн сэтгэлийн үйл дээр ач холбогдол өгөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр ингээд өөрт тохиолдож буй одоо зовлон бэрхшээл, өөр тохиолдож амар амгаал энэ бүхний үндэс өөрт би болох ёстой, би болж байдаг юм а гэдгийг л одоо чиглүүлээд өөрлөө дотгошин чиглүүлээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бурхны шашинтай хүн гэдэг бол нэг юм байх юм л дээ. Ер нь бол ингээд үйл өөр дээр л маш их одоо ач холбогдол өгдөг. Буюу өөрийнхөө бие сэтгэлийн үйл дээр ач холбогдол өгдөг. Тэгэхээр өөртөө л маш сайн тулж ажилдаг. Тийм хүнийг л хэлэх гээд байна шүү дээ бурхны шашинтай хүн гэж тийм ээ. За хоёр дахь ялангуяа дөрвөн хүчээр ариусгах ёсно. За ингээд хоёр дахь нь бол одоо за хэрвээ буян нүглийн үйлийг одоо орхих авах ийм ёсонд суралцж байгаа бол тэгвэл буяныг аваад нүглийг орхих. За би одоо буяныг хийгээд нүглийг хийхгүй гэж байгаа бол хийхгүй гэж бодсон ч гэсэн тэр нүглээ одоо намжлах хэрэгтэй байна тийм. Нүглийг одоо бүрэн орхиж огоорч сурахын тулд нүглийг намжилж сурах хэрэгтэй байна. Бид нар одоо нүглийг намжлахгүй байгаад байх юм бол нүгэл хичнээн хийхгүй байсан ч гэсэн урд урдын төрлүүдэд тэргүүч үгсээс хийсэн одоо тэр их одоо нүгэл хэлэнцийн хамаг мэдээллүүд гэдэг шиг тэр зүйлүүд чинь ингээд бидний сэтгэлд хадгалагдаад угаасаа үлдсэн байж л байгаа гэж тийм ээ. Тэгэхээр тэр тэргүүч үгсээс сураасан асар их тэр нүгэл хэлэнцийн үр дүн, нүгэл хэлэнцийн хүчийг бид нар одооноос эхлээд нүгэл хэлэнц хийхгүй болсноороо тэд нар маань арилахгүй байна. Тэгээд тэднээсийг дөрвөн хүчийн үүднээс намжилж арилт юм а гэж. За тэгэхээр одоо буяныг авч нүглийг огоорч орхихын тухайд нөгөө одоо намжлал дөрвөн хүчийн үүднээс ариусгах буюу нүгэл хэлэнцээ намжлах нүглийг маш сайн хийж сурах хэрэгтэй юм а гэж. За тэгэхээр хоёрдугаар хэсэг нь ингэж гарч ирж байна тийм. За тэр мэт гэмт явдлаар халдаахгүй шамдсан ч. За тэр мэт одоо гэмт явдал нүгэл хэлэнц хийхгүй одоо буйны үйлдвэрээ ингэж өөрийнхөө биеийн сэтгэл урваа одоо буруу үйлээс сахин хамгаалж зөв сайхан үйл рүү ингэж чиглүүлж ингэж явхад шамдсан ч сэрэмжгүй болон нисанаас их тэргүүт нь ирэхээр за бид нар одоо сэрэмжгүй заримдаа сэрэмж алдна. Заримдаа одоо нисанаас хүчтэй төрн тийм ээ. Заримдаа гинт хүчтэй уур төрн, заримдаа гинт хүчтэй одоо сэтгэл хөдлөлт автна тийм ээ. Энэ тэргүүтний үднээс ирэхээр гим гарвал ямар нэгэн одоо нүгэл хэлэнц хийх юм тийм ээ. Гим алдаа гарвал юу ч үл хэрэгсэн орхиж үл болоход бол тэгэхээр тэр гим алдаа гаргасан нь жижигхэн ч бай, том ч бай. Ямар ч гим алдаа гаргасан бай тэрийг үл хэрэгсэн орхиж болдгоо маа гэж тийм ээ. Үл болоход бол одоо нэгүсэд бурхан багшин альтсан эргэн засах аргуудад шамдах хэрэгтэй. Тийм болохоор бурхан багш бол одоо нүгэл хэлэнцийг хийсэн бол тэрийг эргэн засах аргуудыг бурхан багш альтсан байт юм а гэж. Тэгэхээр тэр нь шамдах хэрэгтэй гэж.
Тэгэхээр нүгэл хэлэнц бол одоо нэг том эрдэмтэй гэж тийм ээ. Номон дотор бол тэгж хараад. Тэр эрдэм нь юу гэхээр нүгэл хэлэнц бол арилдаг нэг эрдэмтэй гэж. Арилдаг. Арилж болдог эрдэмтэй гэж. Түүнээс өөрөөр бол одоо нүгэл хэлэнцэд эрдэм байдаггүй гэж тийм ээ. Тэгэхээр нүгэл хэлэнцээс арилж болдог буюу тэр нүгэл хэлэнцийг бид намжиж болд юм аа. Тэгэхээр бурхан багш бол одоо тэр нүгэл хэлэнцийг намжилж арилгах олон янзын аргуудыг айлтсан байна гэж. За тэр нь жиргэн засах ёсно гэж тийм ээ. За тэгэхээр бид нар одоо мэдээж одоо буйныг аваад буйныг өөртөө дадуулаад нүглээс ингээд ангижраад явж хаад шууд төгс төгөл төр болчихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд бид нар одоо ингээд уурлахгүй баяа гэдэг ингээд суралцаад явж хаад мэдээж одоо уурлах тохиолдол гарна. Суралцж байгаа юм шүү тийм ээ. Суралцж явж л тэр чинь уургүй болно шүү дээ тийм ээ. Тэгэхгүй тэгэл уурлахгүй гээл ингээд уурлах нөхцөл байдлаас цухтаал яваад байх юм бол эзээч одоо уурлахгүй тэр төлөв суралцахгүй л ахна л тийм ээ. Тодорхой хэмжээнд бид нэр тийм уур төрөх тийм нөхцөл байдалтай учрах ёстой байх юм шүү дээ. Учирч байж тэгжээж тэр дээр бид нар тийм туршлага чадвар хоримтуулж авдаг байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхгүйгээр ерөөсөө ингээд уурлах тийм нөхцөл байдал өөртөө ерөөсөө өсөхгүй зүгээр тав дахтай сайхан байдлаар ингээд яваад их юм бол би тэгээд яваад их юм бол угаасаа уур төрөхгүй шүү дээ. Гэвч тэрийг уур төрөхгүй байгаа би бараг уургүй болчлаа гэж хандуурчээс болохгүй байх юм л тийм ээ. Тэрэн шиг ер нь бол ингээд бид нар ямар нэгэн буруу зүйлээс салахыг хүсэж байвал тэрнээс салах үйл суралцах хэрэгтэй л байна. Суралцсан гэдэг бол өөрөө ингээл алдаа гаргаж эхэлнэ гэж тийм ээ. Суралцаад эхлэхээр угаасаа алдаж эхэлдэг. Алдаа гарна. Алдаа гарч байгаа ч гэсэн тэр алдааг зөнгөөр нь хайж болохгүй маа гэж. Тэрийг намжлах хэрэгтэй гэж тийм ээ. За тэгээ тэр нь жиргэн засах ёсно. За 3 санаорыг тус тусаас айлтсан мэт үйлдэх бөгөөд хэлэнцээ иргэн засахад 4 хүчээр үлдээрэй гэж. За ер нь бол сахил санаорын унлуудыг бол одоо тухайн сахил санаорын өөрийнх нь намжлах тийм аргуудаар намжилт юм а гэж. Түүнээс бус одоо сахил санаараас бус одоо тийм нүгэл хэлэнц. За энэ бүхнийг бол одоо 4 хүчээр үлдээрэй. 4 хүчийн үднээс одоо намжлаарай гэж. За нэгсэнд 10 хараа нүгэл тэргүүтээ тийм ээ. Энэ нүгэл хэлэнцүүдийг 4 хүчийн үднээс намжлаач. За түүнд анхны хүч нь мохоо хүч гэж тийм. За тэргүүшгүйгээс нүгэл үйлдэлсэндээ гэмшил их байх нь ба үүнийг төрүүлэхэд тийм боловсрал тэргүүтээ 3 үрийн үүсдэг ёсыг бясалгах хэрэгтэй гэж. За гарын авлагын үед алтан гэрлийн намжлага болон 35 бутны үдээс намжлах хоёроор үлдээ гэж. За нэгсэндээ бид нар одоо ингээд нүгэл хэлэнцээ намжилна гэх юм бол эхлээд мохоо хүчийг төрүүлэх хэрэгтэй. Мохоо хүч гэдэг нь өөрийн одоо тэргүүшгүй цагаас хийсэн бэхэ сэтгэл гороор хийсэн нүгэл хэлэнцтэй гэмшиж сурах хэрэгтэй юм а гэж. Гэмшиж сурах. За гэмшихийн тухайд тэр нүгэл хэлэнцийн одоо үр дүн, тийм боловсролын үр дүн гэх юм аа. Тийм боловсрол тэргүүтээ 3 уу. Одоо нүгэл хэлэнцэд бол одоо 3 одоо үр дүн гарч ирнэ гэсэн чинь. 3 үр дүн гарч ирнэ гэсэн. Өмнөх хичээл дээр гарсан. Тэр 3 нүгэл хэлэнцийн одоо үр дүнд боловсрон гардаг 3 үрийг одоо санах хэрэгтэй. Тэрийг одоо ойлгох хэрэгтэй гэж. Мөн одоо нүгэл хэлэнц үйлдэлснээр бид нар ямар одоо алдаануудыг дутагдлуудыг өөртөө бий болгож ийн гэхээр ерөнхийдөө бол ингээд нүгэл хэлэнц хийгээд тахаар тэр нүгэл хэлэнцд улам ингээд дадлагжаад идэх тийм ээ. Нэг талаасаа улам дадлагжаад идэх. Нөгөө талаасаа тэр нүгэл хэлэнцийг өдөөгд байгаа муу сэтгэлээ улам ингээд чадваржуулаад идэх тийм ээ. Чадваржуулаад. Тэр нүгэл хэлэнц гэдэг чинь муу сэтгэлийг улам чадваржуулаад идэг тийм л одоо зүйл идэг бахан шүү дээ тийм ээ. Буян гэдэг бол зөв сайхан сэтгэлийг л улам чадваржуулаад идэг гэж тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ ингээд нүгэл үлдэнэ гэдэг чинь үр дүнд нь 3 янзын үр дүн гарч ирж байна. Дээрээс нь нүгэл хийнэхээр тэр нүглийнхөө үлийг өөртөө улам дадуулаад байх. Нөгөө талаасаа
тэрийг өдөөс муу сэтгэлээ улам чадваржуулаад байгаа. Тэгэхээр ингээд нүгэл хэлэн зэдэг бол маш их одоо хортой зүйл байна гэж тийм ээ. Энэ үднэс нь харж одоо хийсэн нүгэл хэлэнцтэй гимшиж сурах хэрэгтэй гэж. Гимшлийг төрүүл сурах хэрэгтэй юм а гэж. За гарын авлагын үед бол алтан гэрлийн намжлагын бүлэг гэж. Алтан гэрэл судрын намжлагын бүлэг гэж байдаг. Тэр бүлгийг одоо унших. За 35 бурхны үднэс одоо дүншгийн одоо уншлах гэж байдаг шүү дээ тийм ээ. Энэ үднэс одоо намжлах. За гарын авлагын үед бол одоо нэгэсэндээ тэр гимшлийг төрүүлэхийн тухайд тийм ээ. Гарын авлагын үед гэдэг нь одоо яг нүгэл хэлтэнцээ намжилж байгаа үед гимшлийг хүчтэй төрүүлэхийн тухайд алтан гэрлийн намжлагын бүлгийг уншиж нүгэл хэлтэнцээ намжлах юм бол тэр дотор одоо тэр нүгэл хэлтэнцийн гим хорыг маш одоо тодорхой дэлгэр үзүүлсэн байдаг учраас тэрэнд одоо тэр алтан гэрлийн намжлагын бүлгийг уншихад одоо гимшил төрөхөд их нөлөөлдөг гэж. Мөн 35 бурхны мөргөл гэдэг дүншиг гэдэг тэр номыг бас уншиж утгыг ойлгож уншиж ингэх юм бол одоо гимшил бас нүгэл хэлтэнцэд гимшил бас төрд юм а гэж тийм. За хоёр дахь хүч нь бол одоо ерөндөгийг бүхэнд хэрэглэх хүч гэж. За ерөндөгийг бүхэнд хэрэглэх хүч гэдэг нь за энэнийг одоо дотор нь 6 хуваадаг гэж. За гүн сударч шүтэх, хоосон чанарт сүсэглэх, урилгад шүтэх, лагшин дүрс шүтэх, дахилд шүтэх, алдарч шүтэх болоо гэж. За ийм 6 одоо ерөндөг байдаг гэж тийм ээ. Нүгэл хэлэнцийг одоо намжлахад одоо ерөндөгийн хүчинд дулдуулах гэдэг ийм 6 ерөндөг хүч байдаг гэж. За анхан нь за гүн сударч шүтэх гэдэг нь бэлгийн чандад төргөөтэй судрын үгийг авах болон барих хийгээд унших төргөөтэй болоо гэж. За гүн судар гэдэг нь одоо бурхан багшийн яг өөрийн амангийнээс айлтсан тэр одоо судруудыг унших юм бол одоо энэ одоо нүгэл хэлэнцээ намжлах ерөндөгийн хүчит одоо дөрвөн хүчийн хоёр дахь ерөндөгийн хүч нь энэгээр үүгээр бүрддэг гэж тийм. За бэлгийн чандад төргөө судар гэдэг нь одоо зүрхэн судар гэж одоо яриад байгаа шүү дээ тийм. За энэ бэлгийн чандад төргөө тэргүүтээ судрын үгийг за энэ тэргүүтээ гэдэг нь одоо зүрхэн судрад гэх мэт энэ бурхан багшийн өөрийн айлтсан за ийм судруудын үгийг одоо цээжилж одоо өөрөө унших тэргүүтээ за энэ нь бол одоо ерөндөгийн хүч. Ерөндөгийн одоо 6 хүчийн эхнийх нь юм а гэж. За хоёр дахь нь бол одоо хоосон чанарт сүсэглэх гэсэн тийм. За эзэн бие үгүй бүгд гэгийн гэрлийн хоосон чанарт орох хийгээд уугуул бас ариунд сэтгэлээ тэмжлэх болоо гэж. За бүх юм одоо эзэн буюу мөн чанартай. Бүхэн бүгд гэгийн гэрлийн хоосон чанартай гэж тийм. За бүхэн бүгд одоо уугуулаас ариун уугуул чанараас юмс өөрийн мөн чанараас бүтээгүй гэдэг тийм. За гэх мэт энэ ойлголтууд дээр ойлголт авч энэнд одоо сэтгэл итгэмжлэх энэ одоо хоосон чанарын ухаан чинь энийг ойлгосноор ямар их ач тустай ямар их гайхамшигтай үр дүн гардаг юм бэ. Одоо ер нь бол одоо хамаг зовлон бүгдийн үндэс муухай гэж байгаа тийм. Муухай буюу одоо бүх юмыг өөрийн мөн чанараар бүтсэн гэж үнэнд бариад байгаа. Эзэн бид бариад байгаа тэр нэг баримтлал бол одоо хамаг зовлон бүгдийн хамаг муу сэтгэл бүгдийн одоо үндэс суурь нэмаа гэж тийм. Тэгэхээр энэ хоосон чанар гэдэг бол хоосон чанарыг онож ухаарснараа хүн хамаг зовлон муу сэтгэл бүгдийн үндэсийг тасдаж чаддаг учраас. Тэгэхээр энэ хоосон чанар гэдэг бол ерөөсөө одоо хамаг зовлон энэ орчлон энэ одоо юу юм те хамаг зовлон муу сэтгэл бүгдийг эмчиж чаддаг ганц эм гэж хэлж болох юм тийм. Одоо бүх өвчнийг ангаадаг эм байна гэж бодох юм бол гэдэг шиг тийм ээ. Тэрэн шиг одоо бүх муу сэтгэлийн бүх зовлон бүгдийн ерөндөг болсон ганц юм нь бол хоосон чанар байна гэж тийм. Тэгэхээр энэ хоосон чанарыг ухаарч ойлгоно гэдэг бол асар их тийм ач тустай маш их одоо тус өгөөчтэй байдаг байна гэж. Тэгээ энэ мэтэр одоо хоосон чанарын одоо ач тусыг ингэж тус эрдмийг одоо санан бодож тэр хоосон чанарын утга агуулгыг өөрөө одоо тодорхой хэмжээнд ойлгон тэр ойлголт нь ямар гайхамшигтай тус эрдэмтэн бэ гэдгийг одоо бодож тунгааж энэнд одоо сэтгэл итгэмжлэх хоосон чанарт одоо сүсэг дуруулах гэж тийм. За хоосон чанарыг ингэж бодож тунгааж сурвал бүр сайн гэж тийм. За энэ бол одоо нүгэл хэлэнцийг одоо арилгадаг
4 хүчин одоо 2 дахь ерөнхий хүч юм а гэж. За 3 дахь нь бол одоо ерөнхий хүчин 6 ерөнхий хүчин 3 дахь нь урилга дэвшдэг. Урилга дэвшдэг гэдэг нь ямар нэгэн тариныг тоолохыг хэлж байгаа тийм. Урилга гэдэг нь одоо тарин тоолохыг бурхан шишин хэллэгээр бол урилга гэдэг юм тийм. За 3 дахь нь 100 үсэг тэргүүтээ ялгамж тогтоолуудад зан үйлчлэн урих болоо гэж. За 100 үсэг гэдэг одоо биднээс одоо базар сад гэдэг тарин байгаа тийм. Тэр базар сад гэх мэт тэргүүтээ ийм одоо ялгамжт буюу нүгэл хэлэнцгийг намжлахад маш одоо онцгой хүчтэй ийм одоо тогтоол таринууд байдаг байна л та. Эднээсээ одоо зан үйлийн дагуу буюу тэр базар садын бясалгалыг яаж хийх, тэр базар садын бясалгалыг яаж хийх ёстой тэр зан үйлийн дагуу ингэж базар садын одоо тариныг ингэж тоолж одоо унших тийм. За энэ бол одоо нөгөө YouTube, Facebook энэ төр базар садын бясалгал янз янз хичээл зөндөл байгаа. Тэрийг сонсоод үзэх юм бол гарч ирэх баг. За базар сад тоолж чадахгүй маа гэхэд одоо майн тоолж болно тийм ээ. Бурхан багшийн тарин тоолж болно. За тэгээд өөр одоо дамцаг дэрж бурханы тарин гэдэг нь шүү дээ. Дамцаг дэржийн бас бясалгал гэж байгаа тийм ээ. Гэх мэт. Эдгээр одоо таринуудыг тоолж болно. Мөн одоо нөгөө зүгдэр намжлын тарин ч гэдэг юм уу, гүн үргийн тарин ч гэдэг юм уу тийм ингээд нүгэл хэлэнцгийг намжлахад асар хүчтэй тийм таринууд байдаг аа гэж тийм ээ. За энэ таринуудыг одоо тоолох одоо тоолж ингэж одоо майныг бол одоо өдөрт одоо 10, 20, 30 ярих гэж байгаа тийм. Аль болох олон ирэхээр ингэж тоолж ингэх нь. За энэ бол одоо ерөнхий хүч юм аа гэж. За ерөнхийн одоо 6 хүчин 3 дахь нь. За лагшин дүрсвч. За ингээд доошо дуусаагүй юм. Бумсангийн айлтгаснаас. За бумсангийн айлтгсан судар гэдэг. Бурхан багш айлтсан судараас хаврын ойд дүрлэлцэн түгэх улалдсан гал шамдах бусаар өтгөн шугах шатаадаг мэт. Өрлөг өгүүлхэн галыг сахилын хийгээр өрдөж улалцах галын их хичээнгүй хилэнцгийг шатаана гэж. Ямар мэд цасыг нарны цацраг гэрлэн нэрвхүү дор сүргийн тасрыг хайлдаг. Тэр нарны сүрэнд сүрийг нэгч сүрэнд тасрыг хайлдаг. Сахилын наран гэрэл туян өрлөг өгүүлэлээр нэрвхүү дор хилэнцгийн засч барагдах болмоо гэж. За түнэр харанхуйд гэгээн зул асан бадарснаар харанхуй үлүүлтийн арилгаж үлддэг шиг мянган төрлөөс сураасан хилэнцгийн харанхуй өрлөг өгүүллийн зулаар түргэн арилгаж үлддэг хэмээж. Тэгэхээр энэ базар сад тэргүүтээ юм адис чин луу хүчтэй энэ таринуудыг тоолох нь өөрөө хүчтэй одоо хилэнцэд нүглүүдийг арилгадаг гэж одоо ийм олон янзын жишээгээр хэлж байна тийм ээ. За хавар цагт одоо ойд дүрлэлтсэн гал тийм ээ. За тэгээд цасан дээр туссан одоо хүчтэй нарны туяа гэдэг ч юм уу тийм. Харанхуй арилгаж өөрийн гээгээч гэдэг юм. За эднэртэй ингэж жишиж энэ одоо адис чин луу ихтэй энэ одоо таринууд бол нүгэл хэлэнцгийг энэ жишээнүүд шиг ингэж одоо нүгэл хэлэнцгийг арилгах нэ гэж. За тэрийг ч юм хэлэнц дарагдсан тэмдэг үзэгдэх хүртэл нь болоо гэж. Тэгэхээр энэ таринуудыг одоо хэлэнц дарагдах одоо тэмдэг гаран гартал нь маш одоо хичээнгүйгээр одоо тоолж ингэж энэ таринуудын бясалгалуудыг хийх хэрэгтэй гэж тийм ээ. За тэр тэмдэг нь юу вэ гэхээр зүүдэндээ муу эдийг бөөлжих болно. За энэ таринуудын энэ одоо базар сад тэргүүтээ бурхтын таринуудыг ингээд тоолоод эднээсийн бясалгалуудыг ингээд хийж байгаа тэр бясалгалыг хийж байгаа тэр үед ингээд зүүдэнд бол хилэнц нүгэл одоо арилж байгаа тийм одоо зүүдний одоо шинж тэмдгүүд одоо бас илэрх тохиолдлууд байна гэж. Тэр зүүдэнд илэрж байгаа шинж тохиолдол нь юу вэ гэхээр зүүдэндээ муу эдийг бөөлжих болно. Тараг сүү тэргүүтэнг уух хийгээд мөн тараг сүү тэргүүтэнг бөөлжих тийм. За нар сар үзэх хийгээд огт руугууд явах болон гал асах гэж тийм. За махиа болон хар хүнийг дийлэх хийгээд махиа гэж одоо өхөр байгаа тийм. За хар өнгөтэй хүнийг одоо дийлэх хийгээд гэлэн болон гэлэмээ хуурах тэргүүтнийг үзэх сүү гарсан мод хийгээд заан болон сүргийн манлай
За сүү гарсан мод одоо үзэгдэх. За заан болон заан сүргийн манлаа болсон тийм заан үзэх тийм. Уул болон арслан ширээ сайн байшин руу авирах гэж тийм. Одоо сүү гарсан мод руу авирах юм байна. Энэ авирах гэж юм. Сүү гарсан мод руу авирах. Заан эсвэл одоо заан сүргийн манлаа болсон сүргийн манлаа тийм заан маань руу одоо авирч гарч байгаа. За уул руу авирж байгаа. Арслан ширээнд авирч гарч байгаа. За сайн байшин руу бас авирч гарч байгаа тийм. Одоо сайн байшин гэдэг нь одоо орд харш өргөөр авирч гарч байгаа. Ном сонсохыг зүүдлэхийг сануулагчийн тогтоолоос альцсан байна. За одоо бурхад босоодоноос одоо ном сонсож байгаа, багш нараас одоо ном сонсож байгаа ийм маягаар одоо зүүдлэж байвал тийм ээ. За энэ тогтоол таринуудын бяцлаглуудыг хийж байгаа цаг үед ийм зүүдүүдийг зүүдлүүл нүгэл хэлнээс бас тодорхой хэмжээнд арьж эхэлж байгаа шинж тохиох нь шүү дээ тийм ээ. А бусад үед бол энэ тогтоол таринуудыг одоо тоолоогүй бусад үед зүүдэлж байгаа нь бол одоо ямар шоу юм бол тийм ээ. За ямар ч байсан бол энэ тогтоол таринуудыг одоо таринуудын бяцлал бүтээлийг энэ тогтоол таринуудыг ингээд тоож ингэж байгаа үед одоо ийм зүүд одоо гарч ирж ивэл нүгэл хэлнээс одоо арилж байгаа шинж тэмдэг юм аа гэж. За дөрөв дахин бурханд сүсэг. За дөрөв дахин гэдэг нь одоо бурханы дүр хүрэгч шүтг гэсэн тийм. Бурханд сүсэг болоод лагшин дүрийг бүтээх болоо гэж. За бурханы одоо лагшин дүрийг одоо бүтээлцэх өөрөө бүтээх. За энэ төр нь бол одоо 96 хүчин дөрөв дахь нь ахна гэж. За тав дахь нь бурхан болон түүний суврахт элдв болон дахил өргөх болоо гэж. За тэгээд одоо 96 хүчин тав дахь нь дахил шүтг гэсэн тийм. За дахил шүтг гэдэг бол юм байна тийм. Бурхан болон суврах дөрвөтөнд элдв болон дахил дөрвөтнийг өргөх. За 6 дахь нь бол одоо бурхан болон их ялбусны өвгүүдийн алдрыг сонсох бөгөөд тогтоох болоо гэж. За 6 дахь нь бол одоо алдарч шүтг. Алдарч шүтг гэдэг нь одоо бурхад олон бурхад их одоо Посейдон нарын алдрыг одоо сонсох. Өөрөө тэрийг одоо унших. Эсвэл тэрийг одоо цээжлэх тийм. Цээжилж одоо тэднээсээ одоо өөрийн амны уншлагт унших. За эдгээр нь бол одоо нүгэл хэлнээс намжлах одоо 4 хүчин 91 хүчин 6 дахь нь ахна гэж. За эдгээр нь суртгаалын төвөрт ил айлцсан төдий өөр бас олон буюу гэж. За энэ 6 хүчийг бол тухай суртгаалын төвөр гэж Шандидивогийн айлцсан суртгаалын төвөр гэдэг ном дотор бол ил тодорхой айлцсан байдаг. За энэ ганцхан энэ 6 биш өөр олон янзын одоо 91 хүч бол одоо байгаа гэж одоо бас айлцсан байна тийм. За тэгэхээр бурхан болон одоо тарвчин гэж судараад тийм. Тэрэн дотор бол одоо ингээд маш олон бурхтын нэр алдар Посейдон нарын одоо алдруудыг дурдсан байдаг байна. За гэх мэт. За ер нь бол ингэж одоо 91 хүч байна тийм 4 хүч. За 3 дахь нь гимээс иргэн буцах хүч. За 4 хүчин одоо 3 дахь нь бол одоо гимээс иргэн буцах хүч гэдэг. За 10 нүглийг үнэхээр боомлж байна ба үүгээр амь таслах тэргүүтний үүднээс 3 үүдний үйл Нисаноос болон номын төдхөр үйлдэхэд оруулах даган баясах өмнө нь юу болцсон бүгдийг дардаг болохыг нарны шимээс альцсан гэж. За гимээс иргэн буцах хүч гэдэг нь 10 нүглийг үнэхээр боомлж байна. За ахиж хойшид энийг хийхгүй гэж боомлоод тэр нүгэл хэлнцээ хийхгүй ингээд боомлж чадж байгаа нь өөрөө гимээс иргэн буцах хүч юм а гэж тийм ээ. За тэгэхээр ер нь бол одоо бид нэр гимээс иргэн буцах хүчийг одоо дадуулахын тулд хойшид энэ нүгэл хэлнцээ би ахиж хийхгүй гэсэн тэр шийдлийг өөртөө хатуу хүчтэй хатуу үсгэх тийм ээ. За боомлж байна ба за үүгээр за тэгэхээр нэг өсөндөө ахиж энэ нүгэл хэлнцээ хийхгүй гэсэн тэр хүчтэй хатуу бодлыг үүсгээд тэрний хадаа тэр хойшид одоо тэр хэлнц хийх гэхэд хийхгүйгээр ингээд өнгөрөөж хийхгүйгээр ингээд боомлж чадаад за ингээд явж байгаа нь бол одоо гимээс иргэн буцах хүч юм а гэж. За үүгээр амь таслах тэргүүтний үүднээс 3 үүдний үйл Нисаноос болон номын төд хүрүүлдэхэд оруулах даган баясах өмнө нь юу болцсон бүгдийг дардаг.
Тэгэхээр энэний хүчээр бол одоо нөгөө төлөнцүүд энэ одоо бусдыг одоо нөгөө төлөнцөйхэд оруулсан тэрэнд нь өөрөө даган баяссан тийм ээ. Одоо мөн өөрөө үйлдэлсэн гэх мэт энэ нөгөө төлөнц бүхэн одоо энэ гэмээс эргэн буцах буюу энэ нөгөө төлөнцөө хойшоо тийхгүй гэсэн тэр боомлсон сэтгэлийн хүчээр бас одоо амьдралж арь усах боломжтой гэж тийм ээ. Одоо сэтгэлийн угаас боомлох сэтгэлгүй хүүхдүүдийн намжлага болчихвыг таалаад хойшид боомлох уу хэмээн ишээс айлтсан гэж агуу их тайлбараас номлосон болоо гэж. За тэгэхээр сэтгэлийн угаас боомлох сэтгэл байхгүй тийм ээ. Зүгээр нэг одоо бодол төдий тийм ээ. За энийг нэг нүүлэлд намжлахад ингээд нэг тийм гэмээс эргэн буцах хүч гэж нүүлэлд сэж болохгүй гэж хойшид хийхгүй гэж бодох ёстой юм гисэн гэд нэг тийм өөрөө ингээд тэр бодол төдий үүсгэж байх юм бол тийм ээ. Тэр бол нэг тийм тус өгөөж нь тэр нүүлэлд намжлахадаас мэдээлэн хүчтэй болохгүй байна шүү дээ. Дөрвөн хүчийн хүч гэдэг одоо нэрээ бол олж чадахгүй байна юм. Тэгэхээр сэтгэлийн угаас чин сэтгэлээс ингэж боомлох сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй маа гэж. Тийм болохоор энэ чин сэтгэлээс одоо боомлох сэтгэлгүй эсвэл хүүхдүүдийн намжлага ингээд үйлдэл байх болов уу гэж тийм хүмүүс гараад ирэх болов уу гэж анхааруулж хойшид боомлох уу гэж тийм. Одоо судар дотор тийм үгээд байх юм. Чи хойшид энийг боомлох уу гэж асууж байгаа тийм. Асууж ийнэ гэдэг нь одоо тэр хүнээс ингэж яаж юм. Энэ яг нэг чин сэтгэлээсээ хэлээд байна уу? Зүгээр ингээд нэг нүгэлэлэнсээ намжилсан төдий болоод ингээд явчих гээд байна гэдэг нь бас нэг илүү тэр чин сэтгэл рүү хүргэх тийм ээ. Тэр хүнийг илүү нэг одоо тэр нүгэлэлэнсээ илүү чин сэтгэлээс намжилж байгаа гэдгийг нь асууж байгаа. Хоошо чи энэ нүгэлэнсээ боомлох уу гэж. Тэгж бурхан маш ингэж асуусан байдаг гэж. Асуулт маягаар ингэж. Энэ одоо хоошид боомлох эргэн гэмээс эргэн буцах хүч гэж энийг төрүүлэхийн тухайд энэ үгийг асуусан байдаг гэж. За хэмээн ишээс айлтсан гэж агуу их тайлбараас номлосон болоо гэж. За тийм учраас хойшид эсүүлдэх боомлох сэтгэл их хэрэгтэй энэ тэр төрх нь эхний хүчээс харгалзана гэж. Тэгэхээр энэ хойшид нүгэлэлэнцээ хийхгүй гэсэн боомлох сэтгэл чин сэтгэлээс одоо төрүүлж ингэж одоо ингэж гэх нь өөрөө маш чухал юм аа гэж. Тэгэхээр энэ боомлох одоо нүгэлэлэнцээ хойшид хийхгүй боомлох энэ хүч төрх нь эхний хүчээс хамаарна гэдэг нь. Тэр нүгэлэлэнцэд гимшиж байгаа гимшлээс хамаард юм аа. Тэгэхээр тэр нүгэлэлэнцтэй хэр хэмжээнд чи гимшиж чинь төдий хэмжээний л одоо хойшид нүгэлэлэнцийг хийхгүй байх. Тийм дотоод сэтгэлийн чин хүсэл гарч ирдэг байх юм шүү дээ тийм. Тэгээ чин тийм хүсэл гарч ирж байгаа гэдэг чинь хойшид тэр нүгэлэлэнцээ одоо хийхгүй болох нь шүү дээ тийм. Ер нь бол хүн ингээд тэр альва нэг нүгэлэлэнцийг хийхгүй гэсэн чин сэтгэл хичнээн хүчтэй төрн төдий хэмжээнд тэр нүгэлэлэнцээс төдий хэмжээнд холдож эхэлдэг байх юм шүү дээ тийм. Чин хүсэл төрөхгүй тэгэл нэг хүүхдүүдийг яваадах юм бол тэгээд тэр нүгэлэлэнц бол намжилж байгаа намжлага бол хүүхдүүдийг л намжлах болох юм шүү дээ тийм. За дөрөв дэх шүтэний хүч нь аврал одуулах болон бус сэтгэл бясалгах юм. За шүтэний хүч гэдэг бол одоо нүгэлэлэнц намжлахынхаа өмнө ингээд авралаа одуулаад тэгээ бус сэтгэлийн үднэс сэтлээ одоо бус сэтгэлээ одоо төрүүлээд тэгээ тэр бус сэтгэлийн үднэс одоо энэ нүгэлэлэнцтэй гимшиж бус сэтгэлийн одоо сэтлийн үднэс нөгөө нэг ерөндөгийн одоо 6 хүчээ зуруулангийн хийн үү одоо 6 хүчнээс өөрийн альж чадах аль нэг нь хийн үү те. Тэгээд одоо нүгэлэлэнцтэй гимшээд ерөндөгийн 6 хүчээ аль нэг нь хэрэгжүүлээд тэгээд тэр нүгэлэлэнцээ намжилж байгаа үед хойшид энэ нүгэлэлэнцийг одоо аминдаа тулсан ч хийж хийхгүй гэсэн тэр нэг чин сэтгэлийн тэр нэг боомлох сэтгэлийг ингээд төрүүлж. За ингэж одоо дөрвөн хүч чинь ингэж уялдаж ингэж явах юм шүү дээ.
За тэгэхээр нөгөө ном эхлэхийн өмнө одоо бурхан ном чуулганы дэд бодийн хотгийг хүртэл би ятг юм уу? Өглөө төргөөдөө үлдсэн буйнаараа би амьтны төсөв бурхан бүтгэл тугаа гэж байгаа чинь. За энэ чинь бол даврал одож бостгэл үүсгэж байгаа юм уншлах шүү дээ тийм үү? За энийг уншаад тэгээд энэ бостгэлийн сэтлийнхээ үднэс одоо нүгэл хэлэнцээ ингэж энэ дөрвөн хүчийн үднэс ингэж намжилж. За ингэх юм бол одоо нүгэл хэлэнц бол одоо арилхан дамжиггүй гэж тийм ээ. За түүнд ерөнхийд нь ялгуулсан бэр анхлан үйлдэгчийн хэлэн зарлах элдв болон арга ялцсан ч огоот төгс өрн түн дөрвөн хүчийг бүрдүүлэх болоо гэж. За ер нь бол одоо бурхан багш ингээд анхлан одоо номонд суралцж байгаа энэ хүмүүст одоо алдаа дутагдал янз бүрийн одоо сэрэмжиг болон нисанас ихтийн үднэс алдаа гаргаж хэлэн сурах юм бол тэрийг одоо арилгах олон янзын арга найлтсан байгаа ч гэсэн хамгийн хүчтэй хамаг одоо төгс гэдэг юм уу тийм арга гэдэг бол энэ дөрвөн хүчийн үднэс нүгэл намжлах юм а гэж. За хэлэн царилах ёс нь за их зовлонтой муу зайд төрөх шалтгаанууд нь зовлон багтаад төрөх шалтгаан болох. Эсвэл муу зайд төрсөн ч түүний зовлон үл амсах. Эсвэл одоогийн шүтээнд толгой өвдөх тэрэг төдийхнэр арилан одох хийгээд түүнчлэн урд хураас за одоо хэлэн царилах ёс нь гэж тийм. Одоо бид нар ингээд маш хүчтэй зовлон амсах. Хүчтэй одоо үйл хураацсан байхад тэр маш хүчтэй одоо зовлон амсах үйл нь одоо багахан зовлон амсах хэмжээний хэлэн сурж ингэж багасгах тийм. Эсвэл одоо тэр багахан зовлон одоо амсах хэмжээнд багасгах. Эсвэл тэр зовлонг нь хизээч амсахгүй болтол тэр хэлэнцэн өөрөө арилгах. Эсвэл одоо за хойд наснд одоо муу зайд төрж асар их хүчтэй зовлон амсах байсан тэр одоо нүгэл хэлэнцэн одоо багахан тийм муу зайны багахан зовлонтой болж төрөх болж багасаж. Эсвэл одоо тэр муу зайд төрсөн ч гэсэн тэр хүчтэй зовлон амсахгүй байх. За тийм болж багасдаг гэж тийм ээ. Бүр одоо эсвэл одоо намжлагын хүч хичнээн хүчтэй байгаасаа хамаарч энэ нүгэл хэлэнц чинь ийм юм төвшөнд арилдаг байна шүү дээ. Бүр одоо тэр одоо дөрвөн хүч маш хүчтэй байх юм бол одоогийн шүтээнд одоо энэ хүний төрөлд байгаа энэ төрөл дээр толгой өвдөлтөд ихнэр тэр асар их хүчтэй хэлэнц нүглүүд толгой өвдөлтөд ихнэр ингэж өрн боловсрч арилд юм а гэж тийм ээ. Арилан одох хийгээ түүнчлэн урт удаан амсах шаардлагатай нь бага хугацаанд. За тэгэхээр маш урт удаан хугацаанд амсах хэрэгтэй байсан тэр одоо урт удаан хугацаанд одоо зовлон амсах байсан тэр нүгэл хэлэнцүүд бага хугацаанд зовлон амсах нүгэл хэлэнц болж багасгах тийм ээ. Ер амсах шаардлагагүй болох. Эсвэл одоо ямар ч одоо тэр зовлон энэ л амсахгүй болтлоо тэр нүгэл хэлэнц найрлах. За тэрэнц ариусгагчийн хүч их бага болон дөрвөн ерөндөг хүч төгссөн төгсөөгүй хүчтэй хүчгүй хугацаа урт богино тэргүүтний үднэс. Тэгэхээр энэ одоо ингээд нүгэл хэлэнцүүд ингээд янз янзын төвшөнд ингээд намжлагдаад байгаа нь юунаас болоод байна вэ гэхээр ариусгагч дөрвөн хүчийн нөгөө дээр гарсан ариусгагч нүгэл хэлэнцийн ариусгатай дөрвөн хүч чинь яг бүр төгссөн төгсөөгүй. Энэ дөрвөн хүч чинь яг бүрдсэн юм уу бүрдээгүй юм. Хүчтэй хүч. Энэ дөрвөн хүч чинь яг хүчтэй байгаа юм уу хүчгүй байгаа юм. Дээрээс нь энэ дөрвөн хүчийг чи урт хугацаанд хийж байгаа юм богино хугацаанд хийж байгаа юм. Гэх мэт энэ олон янзын шалтгаанаас болж ингэж нүгэл хэлэнцүүд янз янзын төвшөнд ингэж намжлагдаж арилдаг гэж хэлж байна. За судар бол винагаас үүлүүд 100 галав болсон ч үл шамшигтны хэмээн зарлагсан. За одоо нөгөө үүлийн ерөнхий утгыг үзүүлсэн шүү дээ. Хамгийн ихэнд одоо үүлүүрийн хамгийн ихэнд. Тэрэн дээр одоо үл шамшигдахгүй гэж хэлсэн тийм. За үл шамшигдахгүй гэж хэлсэн хэмээн зарлагсан нь дөрвөн ерөндөг хүчийн бясалгал байхгүй тааснаас болж. Тэгэхээр энэ дөрвөн одоо хүч бүрдсэн юм намжлаагүй үлийг хэлж байгаа болохоос биш дөрвөн хүчийн ерөндөгээр номлосон мэт ариусгал амсах магттай арилахыг
8,000-ын тайлбарт альджээ гэж. Тэгэхээр энэ дөрвөн хүчийг яг бүрэн төгс бүрдүүлээд маш хүчтэйгээр урт удаан хугацаанд тийм ээ энэ дөрвөн хүчийг ерөнхийдөө ингэж хэрэглэж нүүлээд намжлах юм бол амсах магадтай гэж. Зайлшгүй амсах үйл хүртэл арилдгийг 8,000-ын тайлбарт альцсан байна гэж. Тийм болохоор одоо үйл шамшигдахгүй гэж хэлж байгаа нь намжлаагүй дөрвөн хүчийн үүднээс одоо намжлаагүй үйл бол шамшигдахгүй маа гэж хэлж байгаа болохоос ш. Ер нь бол үйл бол одоо дөрвөн хүчийн үүднээс намжлах юм бол арилдгаа гэж. За тэр мэд намжлах болон боомлох тэргүүтнэр тийм боловсрол өгөх хүч дороотсонгууд нь бусад нөхцөлтэй учирсан ч тийм боловсролыг өгөхгүй энэ дэр тэрчлэн буруу үйлчил болон уураар буйны үндсийг дарахад ч адил гэж Догей Барвагаас альцсан гэж тийм ээ. За тэгээд Догей Барва гэдэг номонд тэр юу гэж альцсан бэ нөхөр нүгэл хэлнэс ингээд намжлаад ирэхээр намжлаад байхаар одоо тэр нүгэл хэлнцүүд чинь ингээд хүч нь ингээд багасаад сүүлдээ ингээд бүр ингээд тамир тэнхээгүй хүн шиг тийм ээ. Чинээ сүүлд нь тэр нүгэл хэлнцийн үр боловсрох нөхцөл нь бүрдсэн ч гэсэн тэр нүгэл хэлнцийн үр нь боловсрч чаддаг. Тийм болтгоо гэж. За тэрчлэн мөн буруу үзэл уур тэргүүтний хүчээр одоо буйны үндсийг дарах нь түүнтэй ижил гэж одоо Догей Барва гэдэг номонд тэр альцсан байдаг байна гэж. За намжлага боомлолтоор үлдэгдэл үлдээлгүй арилгаж болохч анханасаа гэмээр халдалгүй ариун бөгөөд намжилж одоо ариун болсон хоёр нь их ялгаатай гэж. Тэгэхээр бид нар одоо ямар нэгэн нүгэл хэлнцийг хийчээд одоо тэр нүгэл хэлнцийг намжилж ингэж боомлж ариусгах анханасаа тэр нүгэл хэлнцийг хийгээгүй ариун байх хоёр нь л их том ялгаатай юм аа. За тэрийг одоо босотын газар гэдэг судраас үндсэн унаал гарахад босотын санаар авснаар эргэн засаж чадахч энэ насанд анх тухаар газрыг олох байхгүй зарлигсан бөгдөж. За тэгэхээр одоо босотын санаар очиад босотын санаар үндсэн ундлыг одоо гаргасныхаа дараа тэр босотын санаар үндсэн ундлыг гаргасан тэр хэлнцээ одоо энэ дөрвөн хүчийн үүднээс намжилт засаж болох нэ гэж. Болох боловч энэ нэг насандаа багтааж одоо босотын анх дугаар газрыг олно гэж бол байхгүй гэж тийм. Нөгөөсөндөө сэтгэл тэр эрдэм төрх нь улам хоошлогдоод идэх гэж тийм. Чинээ тэр нүгэл хэлнцийн одоо нүгэл хэлнцийн намжлаад ингээд арилгацсан ч гэсэн сэтгэлд эрдэм төрх нь хоошлогдоод идэв юм а гэж. Тийм болохоор анханаас нь хийхгүй ариун байлгуул маш сайн гэж хэлж шүү дээ тийм. За тийм бодлогоогоос хураасан судраас тэр судраас номсон номыг төвчсөн хэлнц гарсан нэгэн бэр 7 жил хүртэл өдөр бүр 3 цагт намжилвал хэлнц арилгач ямар мэт түргэнч гэлээ хүлцлийг олоход 10 галуу шаардлагатай айлджээ гэж. За тийм бодлогыг хураасан судар дотор сайлцсан одоо номыг төвчсөн хэлнц гэж яддаг байна л. За номыг төвчсөн хэлнцүүдийг одоо бас бодмөрийн зэргийн хамгийн ихний хэсэг дээр гарч байгаа шүү дээ тийм ээ. Номыг төвчсөн хэлнцүүд бол энэ Замбо ТV тэр чигт нь одоо алтан суврагоор бүрээд тэдний хэмжээний том архтуудаар ингээд дүүргээд тэр олон мянган архтуудыг бүгдийг хөнөөгөө бүх суврагын нурааснаас илүү хэлнцтэй гэж. Номыг төвчсөн хэлнцүүд бол тийм хүчтэй хэлнцүүд гэж. За тэр хэлнц номыг төвчсөн хэлнцийг бид нар 7 жилийн турш өдөр болгон өглөө өдөр оройн 3 цагт намжлахад бол тэр 7 жилийн хугацаанд ингэж намжлах юм бол номыг төвчсөн хэлнцэл арилд юм а гэж. Гэвч хэлнц арилгах чиглэлээ хичнээн одоо түргэн явсан ч хүлцлийг олоход за гэгэрлийн одоо 5 мөрийн 2 дугаар мөр дээр үүдэг хүлцлийн тэр мөрийг олоход 10 галуу шаардлагатай байдаг гэж. За ингэж альцсан байна. Тэгэхээр тэр номыг төвчсөн одоо хэлнцийг одоо анханасаа үлдэхгүй байвал тэр сэтгэлд эрдэм төрх нь илүү түргэн байх нь л. Үлдчихэд хичнээн хэлнцийн арилгалаач гэсэн сэтгэлд эрдэм төрх нь ингэж одоо хүлцлийн эрдмийг олох нь бүр 10 галуур хойшилдог гэж. За тэгэж альцсан байна. За тиймээс үйлдэлгүй арилгахын утга нь сэтгэлд таагүй өр өгдөг нь үйлдэлгүй арилгахаас бус мөрийн оног төрөх тэргүүт нь улам алсран одох тул анханаас халдаахгүй шамдаж үйлдэрэй гэж.
Тэгэхээр одоо нүгэл хэлэнцээ бид нар одоо үлдэлгүй арилна буюу нүгэл хэлэнц бүрэн дүрэн ариусж байгаа ч гэсэн ариусна гэдэг нь сэтгэл таагүй өөр өгдөг буюу сэтгэл дээр одоо зовлон тэр нүгэл хэлэнц учраас одоо зовлон боловсрон. Тэгэхээр тэр сэтгэлд одоо зовлон өгдөг тэр одоо хүч нь тэр нь арилж байгаа болохоос биш сэтгэлд одоо эрдэм төрөхөд улам алсруулад идэг. Тэр хүч нь бол арилахгүй мах гэж тийм. Тийм болохоор анханаас нь нүгэл хэлэнцийг хийхгүй байхаа шандараа гэж тийм. За тийм учраас ч утгатууд амьд тулсан ч нарийн хэлэнц уналт мэдсээр бич үл ордгийг зарилгасан учраа намжлалаар ариуссан болоод анханасаа гаргаагүй хоёр одоо ялгаагүй бол тэр мэт үйлдэхгүй. Тийм болохоор одоо том утгат гээгээд том дээдсүүд бол ингээд өчүүхэн жижиг нүгэл хэлэнц байсан ч гэсэн тэрийг одоо амьд тулсан ч хийхгүй. Тийм байдаг агч. Яагаад тэгээд хийхгүй вэ? Яагаад тэгээд вэ гэхээр энэ л угаасаа яг чи нүгэл хэлэнцийг хийчлээгээд намжилж болно, намжлаад арилгачих болно. Гэхдээ хойш чиний сэтгэл төрөх эрдэм чинь одоо ахиц гарахад маш удах учраас гэж тийм. Тийм учраас одоо тэгж хийдэг юм аа. Хэрвээ энэ хоёр ялгаагүй байсан бол одоо тэр хотготод нүгэл хэлэнцээ хийгээд дор нь арилгаад дахиад хийгээд дахиад арилгаад ингэж яваад иж болно шүү дээ. Тийм. За ертөнцид ч мөн шархалсан гар хөдөлгөөтөнд эмчлэн заслаач гэлээ анханасаа шархлаагүйтэй адилгүй мэт болоо. Тэгэхээр эхлээд бид нар одоо гар хөдөлгөөд шархлаад гэмтээгээд дараад нь ангаачихад яг одоо шархлаагүй ямар нэгэн гэмтэл хүртэл аваагүй яг тэр би эргэцэн шигээ тийм эрүүл сарвал бол байдаггүй гэж тийм. За тэгээд за өнөөдрийнхөө хичээлийг энэ хүрээд өндөрлөе. Одоо яг миний хуралд явах нэг цаг болчиход. Арай л дуусгаж амжихгүй юм байна. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг энэ хүрээд өндөрлөе. Тэгээд дараагийн хичээл дээр нөгөө дунд төрөлхтний хэсэг эхлэх баг тийм. За тэрний текстийг нь би эх 7 хоногоос руу оруулчихна. За тэгээд анхаарал тавьж сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээд сайхан ерөөлөө тавиад хичээлээ өндөрлөё.